Байгальд өнгө, сэтгэлд баясал нэмсэн хэн цэрхэн төрхтэй хаврын улирал. Хүн бүхний зүрх сэтгэлийг хөглөн хийж бүтээх хөгжин дэвчхийн их тэмүүлэлд дуудана. Их хотынхоо зүрхэн хэсэгт байрлах энэ л улаан театрынхаа зүг өглөө нь ажилдаа яаран оройн гэрлүүгээ тэмүүлсээр эргэх амьдралын минь 20 хавар өнгөрчтэй. Хүмүүний амьдралын урт юм шиг хатлаа богинохон энэ л хугацаанд улсынхаа нэр нүр болсон байгууллагаараа өглөн үе үеийн гайхамшигтай сайхан уран бүтээлчидтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж явна. Эзэмшсэн мэрэгжлийн минь буян ижи аваас заяасан хувь тавилан хэмээн бэлэгшээдэг. Эд шидтэй гэмээр энэ агуу урлагийн сайхнаас амтлан амталсаар илүү ихээр шунан дурлаж эрлэгдэн хурцлагцаар хүмүүний ертөнцийн сайн сайхан бүхнийг биеийн хөдөлгөөнөөр урлан бүтээж явна. Тийм ээ. Энэ миний ертөнц. Энэ замаар одоо 20 жил ингээд явж байна да. Амьдралын минь одоо бүхий л цаг хугацаанд энэ зам байсан. Тэгээд зам маань бараг жим болтлоо ингээд ажиллаад ийм сайхан театртаас ингээд бүжигчин болоод энэ театрын тайзан дээр Монгол түмнийхээ алга туршилтыг мэдрээд ингээд ийм гоё мэдрэмжийг аваад байж гэдэг бас лаацтай шүү би. Сархутан хатанда Монгол Улсын соёлын төлөвлөний ажилтан Бямба. Төгс төгөлдрийн илэрхийлэл болсон бүжгийн урлагийн агуу гайхамшгаар хүмүүний сэтгэлийг эзэмдэн хөглөж хөтлөн ухааруулж уярааж чаддаг бүжигчин байна гэдэг. Ёстой л байгалийн төрмөл авьяастан байж түүнийг өөрийн хөдөлмөр зүтгэл чин сэтгэлээр өнгөлөн зүлгэж уйггүй тордсон цөөн хідэн л цаг хугацааны шалгуураар бүжигчин хэмээх эрхэм малдрыг хүртэн эгэл түмэндээ хайрлагдан хүндлэгддэг. Тэдний нэг бол яахын аргагүй Монгол улсын үндэсний урлагийн их театрын ардын жүжигчин төрийн шагналт 100-ны манлай бүжиг дэглэж цэрэн дулмын сэвжидийн нэрмжит бүжгийн чуулгын гоцлол бүжигчин соёлын тэргүүний ажилтан урлаг судлаач Мегмарын Бямба гэж эгэл энгийн атлаа инхри ялдам үдсэглэн гоо бүрдсэн гайхамшигтай чадварлаг бүжигчин бүсгүй. Хиний төлөө тэд зүтрээ битээ хэцүүгээд хэн зүтрээ битээ жирс одоос сон жил жилээр амьдрал хөврөн эрхэд тэнгэр минь оо аяа алтан үний айлгомин аяа сорхогтон бэхи хатан минь оо. За би 1999 оноос 2004 оны хооронд хөгжим бүжгийн коллежийг төгсөөд тэгэл ер нь угаасаа л би энэ чуулгад л орохгүй бол би бүжигчин болохгүй өөр газар ерөөс нь надаа төсөөлөгддөггүйсэн.
байхдаа одоо яг тэр үеэр зурагтаар л гарч исэн юм шиг ба. Сүхэ агш бүжигдэг илээд тэр бүхийн дулал тавигдчихсэн үе юм шиг л санагддгийн. Зурагтаар би бүр жоохон хүүхэд байхдаа ямар гоё газар вэ гээл яг л энэ зааланд тэгэл ингээд жоохон хараар телевизээр нэг хар цагаан тийм дүрс харагдаал одоо санахны яг л тэр үед яг бүхийн дул тавигдчихсэн үе юм шиг байна. Тэгээд би бүр ямар гоё газар вэ яг л энд л ингээд байж байгаа юмсан гэж айгүйх жоохон бахта боддог байсан. Тэгээд яг тэр бодол маань сая гэвийн санаанд орлоо. Намайг ороход бол яг дээр үеийн манай Ахмад ах эгч нар бол ихэнх нь бас байсан. Бас азтай тэр мундаг хүмүүстэй хамтаа бас ажилласан. За манай Монгол улсын гавьяа жүжигчин зоригт багштайгаа, алтан гэрэл багштайгаа, гавьяа жүжигчин одон туяагч маань, гавьяа жүжигчин даваа хүү багш маань гэд энэ олон сайхан багш нартайгаа тэгээд сэвждийн нэрэмжит бүжгийн чуулгын хамт олонтойгоо ингээд ажиллаад амьдраад ерөөсөө баг гэртээ байхаасаа илүү энэ улаан байшинд энэ зааланда хамгийн их цагийг өнгөрөөдөг. Одоо 24 цагийн баг 10 хэдтэн энэ зааланда байждаг болохоор ер нь хамгийн амьдралын минь хамгийн сайхан мөчүүд л яг энэ зааланд өнгөрсөн дөө. Тэрээр баг байхын л дуунд дуртай, бүжиглэх хүсэл сонирхолтой сэргэлэн цаваа охин байж, дуу хөгжимд дурлан татагдаж, солонго хэмээх дугуйланд хичээллэж байсан нь түүнийг их урлагийн замд эргэлт буцалтгүй хөтлөж, 7 дугаар ангийн жаахан охин тухайн үеийн хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангид шалгалт өгөн тэнцсэн нь амьдралынхаа турш овоглох ажил мэргэжлийнхээ үзүүрээс сатгсан эхлэл байсан гэдэг. Хөгжим бүжигт орохоос өмнө бас л дуулдаг, бүжгэлдэг сургуулийнхаа урлагийн үзлэг тэгэл дүүргүүдийн урлагийн их наадам бордог байсан. Тэгээд хоор дуунуудад ороод бүжгэлдэг байсан. За солонго гэдэг нэг дугууланд явдаг байсан. Пүрүжав гэх багштай урлагийн гавьяа зүтгэлтэн Пүрүжав гэх багшээ анх одоо бүжгийн яг нэг сонгодгийн дасгал тий бүжиг бүгднийг заалгачсан. Тэгээд жоохондоо баг 2 дугаар анги мингаас л тайзнэр гарсан юм байна. 3-4 наснаас эхлээл ер нь тийм бүжгийн өөр нэг самын бүжиг энэ төр явсан үед одоо миний бүжиг гарч ийн гэдэг ингээд тухайн үед ч юм бол зургтыг буцаагаад үзэх болцоо авахгүй нэг гараал тэгэл өнгөрдөг байсан. Энийг надад тавиад өгөөч гэдэг дахиад тавиад өгөөч миний бүжиг гарч ийн гэдэг ингээд гуйгаад өгдөөсөн. Тэгээд сургуульд ороод ер нь сургуульд ороод тэгэл ер нь өөрөө бүжиглэнэ гэж өөрийнхөө явсангүй. Тэгээд дугуйлын интернет яваал ер нь тэгж л бүжгийн юу хөл тавьсан да. Намайг яг бүжгийн жүжигчин мэргэжлэр төгсгсөн, мэргэжлийн бүжгийн жүжигчин мэргэжлэр төгсгсөн оюун багш дээрээ ирж байна. Тэгээд бид нар хамтдаа орцгоё. Бүжгийн мэргэжил бол ерөөсөө төсвөр хатуужил тэгээд ер нь бол спорт байдаг. Яг л спортч гэдэг. Тэгээд багш маань одоо бүр жоохон бахаас нь л хүн гэж ямар байх ёстой вэ? Хүн чанар. Дээрээс нь төсвөр төвчээр хатуужил. Тэгэл ер нь амьдралын ухаан гэд бүгдийг зааж сургасан. Нэг талдаа ээж минь, нэг талдаа найз шиг минь тийм сайхан төвшиг толгоортой сайхан багш. Тэгээд төгсөөд бас их театрт мэргэжлийн бүжигчин болсон ч гэсэндээ энэ тоглолтын дээрээ ингээд байна. Шүүмжлэх үедээ шүүмжилдэг, магтаах үедээ магтдаг. Хамгийн их одоо зөвлөгөө өгдөг багш минь. Тэгээ яг бүжигчин гэдэг мэргэжил бол ерөөсөө оюун багштай салшгүй холбоотой.
болгоно 2 3 4 5 6 7 8 1 өвдгөө сайхан чангалаад хуруу зүхээ эрхэн уруул газар хүрмээр байна октодаа. Бүх хуруунуудаа тавиад дээ штэ тий. Шо зөөлөн арай жижигхэн юм тохоо ажиллахгүй байна. Шо жоохон сууж үг. Буула. Зээ багштай удахгүй болох гэж байгаа багшийн маань нэрмжит миний тайз гээд тэмцээнд нь бас амжилт хүсье. Тэгээд багштай маш их баярлж авдаг шүү. Бүжигчин гэдэг энэ сайхан мэрэгжлийг эзэмшүүлж өдөө зэрэгтэй болох сайчт нь юм шүү. За. Бямба хичээгээ бүгдээрээ таньж байгаа тий. Бямба ч манай 2004 оны төгсөлтийнх. Тэгээд энэ төгсөлт бол их сайхан том анги байсан. Бас л эдний одоо манай энэ анги хэрхүүл байсан баг. Гэхдээ арай олон билүү? 12 охинтой байсан тий. Тэгээд тэр дундаас одоо мэрэгжлийнхаа яг ажлыг үр бүтээлтэй ерөөсөө завсаргүй яг төгссөнөөс хойш ажиллаж байгаа. Тэгээд маш амжилттай ажиллаж байгаа ийм бүжигчд бол байгаа. Тэрний хамгийн манлайд нь манай Бямба явдаг. Миний хайртай шав. Ийм одоо тэргүүний сайхан Монголынхаа бүжигчдийг манлайлж байгаа ийм бүжигчин байна. Тэгэхээр та нарт бас Бямба хичээгээ болох боломж байгаа. Тэ? Тэхийн тулд яах ёстой вэ? Хичээх ёстой, бүр улам их хийх ёстой тий. Яагаад тэгэхээр сурах юмд ялангуяа бүжгийн урлагт бол ийм орой гэж байхгүй. Сураал байвал цааш нь сурах юм гарч ирээлээдэг. Тийм учраас маш сайхан жишээ байхгүй юу? Одоо эн чинь төгсөөд 21 дэх жилдээ орж байна. 20 жил гээд бүжигчд бол тэтгэврээ авдаг шүү дээ тий. Гэтэл 21 дэх жилдээ байгаа мөртлөө хойно төгссөн бүжигчдийг ч гэсэн манлайлаад байж гэнэ гэдэг бол мэрэгжлийн хувьд маш өндөр түвшний ийм бүжигчин гэдгийг хэлж байгаа. Бямба маань 1999 онд манай сургуульд анх элсэж орсон. Тэгээд сургуулийнх нь бүжгийн багш нь дагуулж ирж ирснийг би их сайн сандгийн. Тэр бүжгийн багш нь болохоор манаас бүжгийн урлагт бас нэр хүндтэй. Манай Ахмад бүжигчдийн нэг бүжгийн багш Пөрөвжов гэж багш байсан. Тэгээд оюуна би нэг энэ манай сургуульд нэг юм хөөрхөн биетэй охин яваад ахын. Тэгээд би бас өөртөө чи уулзуулаад нэг шалгуулчих гэж явнаа гэдээ ирсэн. Тэгээд Бямбаг үзэхэд ерөнхийдөө их хөөрхөн галбар бие их зөв, гоё урт хөлтэй, урт хүзүүтэй, тийм өөр их сэргэлэн дөө, тийм их цогтой, залбоотой, тийм охин надад шууд хараад ер нь нүд татсан. Хамгийн чухал юм нь бол айгүй бүжигт дуртай. Үнэхээр энэ дуртай бүр ингээл бүлтэйгэл юм хэлэхээр бүр нэг үг үлдээчихвээ гэсэн юм шиг тэгж их анхааралтай хардаг, сонсдог. Тэгээд тэр хэлсэн алдааг бол их сайн засдаг. Тим хүүхдээсэн. Тэгээ би өнөөдөр бас энэ хүүхдүүдтэй хэлдэг байхгүй. Багш алдаа хэлээл энэ гэдэг чинь засаал байвал чиний алдаа багасаал байна. Тэгээл улам сайн болоод байна гэсэн. Бямба бол яг тийм хүүхдээс. Тэгээ тийм хүүхдтэй ажиллахад их урамтай байдаг. Ягаад гэвэл өнөөдөр хэлсэн юмыг маргааш давтахгүй байна гэдэг чинь дараагийн юмнуудыг хилээ засаад залруулад, улам сайжруулад, тийм ээ. Одоо дөнгөний хувьд ч гэсэн өсөд явцдаг. Манай бүжгийн
мэрэгжлийн одоо шалгалтуудын дүн бол одоо бусад мэрэгчлэлтэй харьцуулах юм бол нэлээд тийм чанга явдаг шүү дээ. Тэгээд 4 аавна гэдэг бол тэр үед те одоо бол нэг 80-аас дээш аавна гэдэг бол маш том амжилт. Тэгэл тэрэндээ баярлал улам цаашаа ахиал ингэж явсаар байгаа л төгсөхдөө маш сайхан төгссөн. Тэгээд тэр ч хүчээрээ энд одоо суураа маш сайн авсан учраас тэр ирчээрээ тэр авсан одоо бааз суураараа үндэсний урлагийн их театрт очиод энэ олон жил одоо ингээ гоцлол бүжигчний орон тоон дээр ингээд ийм олон жил байгаад байна гэдэг бол маш том амжилт. Цаг хугацаа гэдэг харавсан сумлууга адил хурдан ажээ. Сургуулиа төгсөж, будаг нь ханхалсан шинэхэн бүжигчин бүсгүй тухайн үеийн улсын ардын дуу бүжгийн чуулгад орон босго өндөр мэрэгжлийн урлагийн байгууллагын нэгэн эд эсэн болж байсан тэр цаг саяхан мэт санагдавч аль хэдийн 20 жил өнгөрчээ. Үндэсний урлагийн театрын маань олон газартай бүжигчид үе үедээ өөрсдийн өвөрмөц зан чанар, өөрсдийн бодлого ухаанаа бүжиг дэглэгч найруулагчдын ухаантай хослуулан бүжиглдэг нь бол өнөөдөр бүжигчин бидний нэг гол зорилго байдаг. Тийм ч учраас өнөөдрийн одоо бүжигч дотроос Мегамарын Бямба маань өнөө тус чуулгад 2004 онд ирээд өнөөдөр бүжигчин болох ур чадвар, жүжигчин болох ур чадвар, гүйцэтгэж байх, түүн дээрээс урлан сэтгэж байх юм уран чадварыг өөрөө хосууж чадсан нэгэн өөрийн гэсэн өвөрмөц сэтгэх үйтэй юм уран бүтээлч бүжигчин хүн. Бүжигчин болгон өөр өөрийн онцлогтой нам төрх ур чадвар техниктэй. За манай бүжигчин Бямбагийн хувьд бол миний олон бүжгүүд, олон бүжгэн жүжиг тоглосон. Заас өвөрмөц техник нам төрхөөр ялгардаг. Бас одоо сод бүжигчтэй маань бас нэг л дээ. Юмд хувьсах чадвар өндөртэй. Сургуульд байхдаа ангийнхаа 3 хүүхэдтэй нийлээд угаасаа хамтлаг байгуулсан, дуулдаг, бүжгэлдэг тийм одоо хүүхдүүдийн урсгалыг их хөгжүүлсэн хүүхд ирж исэн. Өөрийнхөө ур чадвар дээр нь бас өөрийгөө бас ингэж одоо хөгжүүлэхийн сацуу илүү их тийм ахмадуудаас их асуудаг, лавладаг, тухайн чадах зүйлээ өөрөө чадчихаа дараад нь тэрнийгээ дандаа хэрэгцүүлж ингэж хардаг. Хорвоогийн түмэн явдлыг хөдөлгөөний урлагаар илэрхийлэн, биеийн уран тансгаар учиг шаглан урлаж, алхаа гიშгэ бүхэн нь нандин хээнцэр, айл ялдам зангаараа бүхний хайрыг татсан түүний бүжиг бүрээс хайр ундарч, бүтээл бүрээс нь сэтгэл үнэртдэг. Чухам бүжгэлхэл гэж төрсөн бүсгүй заяа энэ босоо. Жаргал зовлонтой одоо бүхий л цаг хугацаа туулгаад зааланда ороод ирэхэл бүх юмыг мартчихдаг. Тэгээд ер нь бүжгийн урлагийг би ингээ бодоод ахад бясалгал юм шиг санагддаг. Энэ зааланда бүжгээ хийгээ, бэлтгэлээ хийгээд хамт олонтойгоо ингээд байж хахад тэрэнд одоо ямарваа нэгэн өвчин зовлон эсвэл ар гэрт асуудал үүссэн ч юм уу, ямарваа нэг юм байхад тэр олгоныг бүгдийг мартсан гэдэг. Тэгэхээр нэг юм бүжгийн урлаг нэг талаараа бясалгал юм шиг санагддаг шүү. Агуу бүхэн энгийн байдаг гэдэг. Бүжиг бол биеэр илэрхийлэх урлагийн гайхамшиг юм. Бүжиг бол цаг хугацаа, хөгжил, баясал, аз жаргал, гуниг харуулсал, ер бүгдийг хөдөлгөөнөөр илэрхийлэх агуу урлаг. Биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх хамгийн тансаг яруу найргийг бүх биеэрээ, ухаанаараа, сэтгэл зүрхээрээ, мөч бүхнээрээ урлан шаглан зурж буй бүжигчин хэмээх мэрэгжил
гайхалтай. Ер нь бол бүжигчин хүн болгон өөрөнгө ус нам төртөө өөрөөс онцлогтой төдийгүй ур чадвар техниктэй байдаг. Тэгвэл тэрнээс онцгоос ялгардаг бүжигч байна. Дүрийн хувьд, бие бадрын хувьд, техник ур чадварын хувьд заа тэгээ мэдээж бүжиг урч гоо сайхны урлаг. Тийм учраас энэ олон бүжиг дэглэж тэр манай багш нар за миний би бүгдээрээ Бямбад зориулсан бүжгүүдийг, бүтээлүүдийг төөрөж, дэглэж, найруулж өгдөг. Би болоо сэтгэлийн хөдөлгөөний урлагаар тэр хөдөлгөөний яруу найргаар үзтүнд хөргөн гэдэг бол тийм амаргүй. Тэр бүгдийг бол манай Бямба өөрийн дотоод сэтгэлгээ, дүр төрх чадвар, хүчтэй техникээр харуулж чаддаг. Мэргэжлийн бүжигчин байна гэдэг тайзнаа олон жил гоцлож, хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хүссэн бүжигчин бүрийн чаддаг ажил биш юм а. Бямба мэргэжлийн бүжигчний гараагаа эхэлсэн цагаасаа хойш тууштай хөдөлмөрлөж, зогсолтгүй урагшлан, бүжиг хэмээх эд шидтэй дэндүү ойрхон байж, ажил мэргэжилдээ дурлан, чин сэтгэлээ зориулдаг болохоор түүний бүжиглсэн бүжиг бүхэн амьтай байж, аз жаргалыг мэдрүүлдэг. Бямбагийн бүжиглсэн бүжиг бүхэнд түүний ур чадвар, хурд хэмнэл, эрч хүч, гоо үтсгэлэн, зүрх сэтгэл шингэсэн байдаг юм. Тэр тусмаа ялгахын аргагүй адилхан бүжигчид дундаас ямар ч хүнд танигдах ялдам, тэрэл, инээмсэглэл, тайзнаа тодрон гэрэлтэх, тэрэл өгөгдлөөрөө амьлуулсан дүр бүрээрээ үзэгчдэд үнэлэгдэн халуун талархлыг хүлээсээр байдаг юм. Дэглээчийн онгодыг бадрааж сэтгэлийг хөдөлгөж, бүтээл төрөх сэдлийг өгнө гэдэг бүжигчин хүний өвөрмөц онцлог. Түүнийг дэглээж бүр өөр өөрийн өнцгөр харж, өөлхийн аргагүй техник, ур чадвар, үтсгэлэн гоо төрх нам, асар их тэсвэр төвчээр уйггүй хөдөлмөрийн үнэлдэг. Бямбатайгаа олон сайхан том уран бүтээлүүд одоо хийж ихвэлгэн туйс гэдэг ингээд одоо бүжигэн жүжиг ингээд хийхэд яг тухайн үед л миний бодож явсан сэтгэжсэн тэр жаргалын 8 морь гэхтэл 8 морь гэхтэл тэр жаргалын 8 морь 8 бүсгүйг 8 бүсгүй бүжлэхтэл Бямба гоцлол бүжигчин байна уу? Хамтын бүтээлийг цуг хийж яах гэдэг дээрээ биш, яг л чигдийг хийж чаддаг тэр хамт олонч гэдэг тэр сэтгхүү гэдэг юм уу? Эвлэлтэн нэгтгэх тэр бүжгийн их дэгийг уриалан дуутахтаа өөрийнх нь тэм нэг дотоод сэтгхүүнд гарч идэг. Түүнтэй адилхан олон сайхан бүжгийн жүжигүүдийг гол дүрүүд болон одоо ив хамтын хан тэр хөдөлмөрийн тэр эвийн хүч гэдэг тэр хөдөлгөөнүүдийг эвээрэн хийж чадсан ийм бүжигчдийн нэг. Энэ олон дэглээчдийн хувьд бас айгүй гой онцлогтой. Бүх дэглээчдтэй ингээ хамтраад эзэлсэн байгаа байхгүй. Тэгээ ингээл бодоход Сүхбаатар агш маань яг намайг одоо энэ бүжигчин Бямбаг маш их юм асааж өгдөг дэглээч юм уу гэж би ингээ боддог. Тэгээ багштай ингээд дэглэлд орохоор ингээл би бүр ингээ ядарснаа мэдтгүү, цаг хугацааныг мэдхэд л ингээд хэдэн цагч болсон хамаагүй ерөөсөө ядархаа мэдхгүй өнгөрцөн гэдэг. Тэгэхээр айгуу санаа энэ хүмүүсийн энерги ч юм уу багш нарын ингээд ажиллаж байгаа ажиллагаанууд нас нэг янз янз юм шиг. Тэгэл Баяраа агш маань бас үнэхээр мундаг. Тэгээ багшаас минь хөдөлгөөн бол ундраад л байна. Ерөөсөө хизээч зогсохгүй гайхалтай авьяастай багш маань байна. Төрийн шагналд хөгжмийн зохиолч Насторжийн хөгжим нүүдэл бүжгийн жүжигийг би бас анх орж ирээд бүтээж ирсэн. Тэн дээр бол цагаан буг бол гол төр байдаг. Тэр цагаан бугыг би Бямбад зориулж дэглэсэн. Эхлээд нэг цагаан бугаар хий гэж би тооцчихсан боловч 3 одоо эмэгтэй бүжигч аваад дублер хийж байгаа сүлдө 3 бүжигчтэй болсон юм. Тэр цагаан буг бол Бямбад зориулсан бүжиг.
Ер нь бол бүжиг дэглээчнэр бүтээлэгт тухайн бүжигчсэн зориулж хийдэг. Би бинийгээ л хөглөдөг юм байлээ. Бүжигч нь одоо техниктэй мундаг байгаа дэвэл дэглээч нь онгод нь ороод тэг улам хөглөгдүүлэн тий. Тэгээ багш дэглээч нь өөрөө одоо яа зү болж ийн өшөө инг одоо инг гэл ингээл нухаал авал бүжигч нь улам ингээл бас л хурцлагдал гэдэг юм болов. Одоо бодох нь яг л тийм л байсан юм байна гэж бодож байна. Бямба зориул тавьсан бүтээл маш их байгаа. Ялангуяа би бол цагаан буугыг хэлж байгаа. Цагаан буугын тэр тансыг өргөн байдал тэр алсыг харж байгаа. Огцон хөдөлж байгаа харц. Тэгээ тэр уян зөөлөн налархаа. Тэр уян налархаа хөдөлгөөний хийгээс гадна огцон дүрд орж байгаа тэр хөдөлгөөнүүд бас чадварлаг хийн. Тийм том мэдрэмжтэй. Нөгөө мэдлэгтэй байхаас илүү мэдрэмж нь чухал гэдэг шиг. Асар өргөн мэдрэмжтэй бүжигчин болвол яг манай Бямба одоо хүртэл ингээд Тэсэлдэ. Бямбагийн гараанаас. Хоп. Яваа. Иргэд гүйлээ. Ихийн дотоо яваа нэг. Хөл. Ийм хүчтэй эрмэгээ чадaltaй байна гэдэг бол энэ болгон дээр бие авч одоо хүртэл барьж чадж байгаа гэдэг бол асар их ухаан төвчээр тэгээд одоо төрөлхийн авьяасаас гадна өөрийн хүч хөдөлмөр гэдэг шууд хэлхэн зүйтэй л дээ. Нүүдэл бүжгийн жүжигний тэр бугуул ер нь би ингээ Бямбаг харахад тэр гоомар буг гэдэг юм тийм байсан болов уу гэмээр тэр бугыг хүртэл одоо өөрийнхөө буг гэдэг амтнаар нь биш амтан хүн хоёрыг хослуулж хийдэг чадвар тухайн бүжигчинд илэрхийлэгдэж байна гэсэн тэр бүжигчин хэрхэн сайн бүжигчин бэ гэдэг нь тэргэл тодорхой харагддаг. Цаанаасаа нэг өгөгдөлтөй бүжгийн амьдралд өөрсдөө зориулсан тэн дээр ил тарагддаг. Ямарваа нэгэн хөдөлгөөн одоо ингээл хийгээл тэрийг урлаал бид нар ч нөө сэтгэхүйн урлагаар ингээл бодоол одоо ингээд толгоо гашлгаад байж хад энийг тэгчүүл яасан энийг ингэчүүл яасан гэд өөрсдөө ингээд аль хэдийн нөгөө бүжиг дэглээчдийнхаа бас арга барилыг мэддэг болсон. Тэргээрээ бид нарыг бас ингэж хөглж чаддаг. Тийм хүмүүсийн нэг яалтчгүй Бямба маань мөн уран бүтээлч хүмүүс уран бүтээл дэглэж байгаа, тойрогж байгаа хүмүүсээ ингэж хөглөх ёстой юм байна гэдэг ийм үлгэр дуурайлыг бас харуулж үзүүлж чаддаг. Хийж байгаа зүйлээ өнгөлдөг. Тэгээд тэр шинээр одоо төрж байгаа бүтээлийг яавал гоё болох вэ гэдэг тийм нөгөө санаачлагтай. Нэг юм ингээл хийчихээл тийм ингэчүүл гоё болох юм шүү. Тэгчүүл ингэчих юм шүү гэд. Бүжигчин хүний бас нэг дүр таарах, маниар таарах, одоо нэг тэр характер таарах гэдэг бас нэг дөрүүд их байна л да. Одоо манай хамгийн анхны бүжигэн жүжиг болох Нарны домог бүжигэн жүжигийн 5 цэцгэсгээ байдаг. Тэрний голыг бүтээж исэн манай Бямба маань. Тэр өөрөө 5 хөөрхөн цэцгэс яаж тэр ялдам хөөрхөн цэцгэс болох вэ? Дараа нь тэр өөрөө ховстоод чөтгөрийн дүрд хуурдаг. Яг энэ өөрөө 2 дүр байхгүй. Нэг хүн 2 дүрийг бүтээж байгаа. Энд хуурж байгаа юу нь бол яг өөрт нь таарсан. Таарахтаа нүүн тайзан дээр илүү уралж харуулж чаддаг шүү дээ. Тэр дүрийг бүтээж ирсээр би бол их тод сандгийн. Дайчин хөдөлмөрч ирэлж хайгуурч өөрөө судалгаа хийдэг олон сайхан бүжгийн жүжигүүд хийлээ шүү дээ. Одоо Нарны домгийн алунгой хийх хүртэл хийлээ. За 9 хатны сорхтон бих хатныг хүртэл хийлээ. Их олон тэгээд өөрөө солист олон сайхан бүжигтэй. Монголын их хатад бүжин жүжигийн сорхтон бих хатан гэдэг бол өөрөө сорхтон бих хатны маань түүхэн бодит үнэн маш эрдэм мэдлэгтэй 4 хаан хүүхд төрүүлсэн Мөнх хаан, Хувлын хаан, Хүлэг хаан ариг бөх гэд. Эднийг одоо төрүүлсэн ийм том агуу Чингис хаан тоогдсон ийм том одоо монголчуудын бидний шүтэн хатныг амьлуулна гэдэг бол бас тийм амаргүй. Их хаттууд бөгөөд их хаадуудын тухай, их зан олныхаа тухай Монголын бүжигчид үндсэн урлагийн театрын энэ сэвжлийн нэрнд бүжигчид бол
гарамгай үзэж чаддгийг үзэж та бүхэн мэднэ. Тийм учраас хаттууд, их хаадууд, их ард түмэн болвол өнөөдөр энэ 21 дугаар зуунд дэлхийд Монголыг таниулж байгаа адилаар Монголын бүжигчид их төлөөсөн Бямба мөн л энийг илэрхийлж чадсан. Энэхүү уран бүтээл маань одоо ер нь л одоо эмгтэй бүжигчид бидний хувьд бол маш том гайхалтай уран бүтээл болсон. Тэгээд ер нь бүжгийн урлагч яг л ингэж нөгөө маасаараа олуулаа байж ийж ингээд илүү сүртэй харагддаг шүү дээ. Тэгээ ер нь бол энэ олон хүмүүс дундаас бас солист хийж соло байна гэдэг бол бас нэг маш их хөдөлмөр одоо тэр олон багш нарынхаа нүдэнд бас өртөн гэдэг бол дүр туурах, тухайн бүтээлийг үзэж түмэндээ хөргөх, за солист бүжигчдийн гол дүрийг бий болгох, масс бүжигчтэйгээ харьцах, тэр хатан үний шинжээг агуулгах, сорготон бэгтэн зөвхөн бүжиглэл төдий биш, тэр бие янтаатай хийх, бүжиглэх, жижиг хэрэгэлтэй хийх гэдэг олон давуу талуудыг харуулдаг. Мөн одоо тэр дөрвөн хаантайгаа хэрхэн харьцаж байгаа гэдэг сорготон бэг хатан дээр хийсэн бүтээлээс нь бол Бямбагийн хэр хэмжээний бүжигчин бэ? Хэрэг хэмжээний дүр тойрдог бүжигчин бэ? Мэдрэмж төрх төрхийг бол харж болно. Мөнх тэнгэрийн үргэлжийн байх тэр цэнхэр өнгийг сонгож одоо манай гавьяат лавгаагч маань уралж хийсэн инхтэй зураач маань. Тэгээ мөнх болтын тэр хөгжмөндөр тэр ятгах хөгжим 2 давхар ятгах хөгжим тоглоод тэн дээр тэр ятгахтайгаа тэр Монгол бичгийн уугарчин Монгол босоо Монгол бичгээ тэр бичиж байгаа. Тэндээ уусч хөдөлж байгаа хөдөлгөөн дөрвөн ханхуудтайгаа болохоор ирэмгийн чадaltaа босч ирээд тэр бусад үед бол тэр зөөл эмхтэй хүн уян зөөлөө хөдөлгөөнийг тэм найланхаа уран дэгжин донж маягийг харуулж байгаа. Гинт дөрвөн хүүтэйгээ харьцтай маш их том эх орноо багтаас нь тим сэтгэлээр хандж байгаа тэр дүр тойрно гэдэг бол гайхалтай. Бүжиг дэглээчээсээ бас нэхэж чаддаг. Тэр хүнийг ухаж чаддаг. Тэр хүнээс шаардж чаддаг. Тэр үүднээсээ соргогдсон бихий хатан дээрээ бас маш сайн ажилласан. Тэр ажиллагаан дээрээ бас энэ дүрийг бас гайхалтай сайн бүтээж чадсан гэж боддог. Тэгээд түүнээс өөр одоо ингээд олон сайхан бүжгүүдийн гоцлолуудыг хийж байна. Мэргэжлийн хүн ямар байх хэмжээнд зөвхөн дүр бүтээхээс гадна бүжгийн гүйцэтгэл тэр тайзан дээр яаж өөрийгөө гайхуулж чадах вэ гэдэг юмыг аль хэдийн биедээ суулгаа шингээгээд авчгийн одоо ингээд үзэж түмэнд хүртээгээ явж байгаа. Бямбагийн хувьд өвшөөд давслаад хэлэхэд бол хэтрүүлнэ гэхээс багдуулдаг. Ер нь бол хэтрүүлдэг. Энэ бол магтаал. Ер нь одоо зөвхөн одоо манай үндэсний урлагийн их театр гэлтгүү те драмын театрын найзуудыгаа харж байхад ч гэсэн одоо энэ уран бүтээлчдийг харж байхад маш их судалгаа хийх юм лээ. Кино зохиол дээр ч тэр те. Тэгэд би ер нь бол сорхогдаатныг яг ингээл тоглолт болох гол төхөөл ирэхээр ингээд тайзан дээр гарах гад эрэхтэй 7 хоногийн өмнөөс 10 хоногийн өмнөөс бүр өөрийгөө ариусгадаг мах идэхгүй тэгээд дандаа сүү өглөө болгон сүү тэнгэр бурхандаа өрөвдөг. Тэгээд яаж юм бүр өөрөө ингээ яг нэг сорхтой хатан би өөрөө биеэрээ болцсон битээр төсөөлж бүр тгий сүсгэлдэг. Тэгээд тэр мундаг хатан те Чингис хааны хамгийн баг хүүгийнх нь эхнэр байсан. Тэгээд их хуралдайг тэргүүлж исэн. Чингис хаан маш их одоо үнэлж ухаан тэр оюун бодлыг нь одоо үнэлдэг байсан тийм мундаг хатан. Тэгээд яг тэр хатны дүр дээр би ингээд өөрийгөө тавиад яг тийм хүн шиг байх юмсан гэж хичээдэг. Тэгэл сүгэ өргөж гардаг тийм байсан болохоор сорхтой хатныхаа дүрд бол маш их хайртай. Тэгээд судалгаа бол үнэхээр хийдэг. Тэгээд зүүдлэн заримдаа яг сорхтой хатан болж зүүдлэн бодно төсөөлн мөрөөдн юу л гэдэг бүхэл зүйлийг бол хийжсэн.
үндэсний урлагаараа овголсон их театрын тайзнаа өөрийн орон зайгаа эзлэн оршин тогтнож тасралтгүй 20 жил бүжиглэн эх орныхоо нэрийг их урлагийнхаа сүрийг дэлхийд таниулах эрхэм үүргийг хүлээсэн бүжигчин байна гэдэг маш их бахархал, асар том хариуцлага. Тэрээр гадаад дотоодын олон уралдаанд тэмцэн аялан тоглолт, төрийн өндөр дээд хэмжээний тоглолтууд гээд эх орныхаа нэрийг гаргасан, их урлагийнхаа гайхамшигыг мэдрүүлсэн бүхэнд манлайд нь явж, Монголын нэрийг дэлхийд тамгалан өөрийн цаг үеэ давтагдашгүйгээр урлан бүтээж явна. Бошоо театрын тайзан дээр гарч илаа. Солонгосын бас томоохон театр дээр гарч исэн. За тэгээд Хятадын Сувдан театр, тэгэл ер нь одоо бараг яваагүй газар гэж бараг үлдээг баха. Нэлээд олон газруудаар явсан. Европын холбооны улсын, тэгэл Франц, Герман, Итали гээл те. Бүхэл театр тайзнууд дээр Монгол үндэснийхээ урлагийг өв соёл, дуу хөгжим бүжиг гэд манай үндэсний урлагийн их театр маань бүрэн бүрэлдэхүүнээрээ дэлхийн одоо бүх орнуудад Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлж сурталчлах үүргээ гүйцэтгэж маш сайхан явсан. Тэгээд энэ одоо олон орноор явах маань одоо бас л айгүй хацтай. Тэгээ хувь тайлан юм уу? Хэр баргийн одоо хүнд бас заяагдахгүй аз завшаан гэж би боддог доо. Өнгөрсөн жил Монгол хаан жүжгээр Лондонгийн Колизеум театрт дэлхийн одоо нэлээд том театрын тайзан дээр бас гарч үзсэн. Тэгээд үнэхээр сүрдмээр маш том театр байсан. Тэгээд гаднаас нь харахаар зүгээр нэг ийм энгийн нэг барилга байгаа байхгүй, нэг давхар. Тэгээ орохороо бүр ингээ хитэн давхар бэлтааштай тий маш том театр байсан. Үнэхээр одоо сүрдэжсэн, сандаржсэн хамгийн анхны тайзан дээр ингээл гараад зогсож явахад бол жичрээд, сандраад, бараг ойрын хэдэн жил тэгэж сандрал авж байгаагүйгээр сандарч ийсэн. Тэгтээ тийм сайхан дэлхийн том театрууд дээр зөндөө тоглодог ч гэсэн манай Монголын минь энэ сайхан Улаанбаатар маань одоо хамгийн сайхан үнэр нь хүртэл те ороод хаалгаар нь ороход тайз руугаа гарах болгондоо бүх зүйлийг өөрөөр мэдэрдэг. Тайз руу гарах болгонд л шинэ мэдрэмж дандаа авч идэг. Тэгээд хизээч одоо нэг юм олон жил бүжгэлжлээ тий тайзан дээр гарахаар одоо олон жилийн туршлага гэхээсээ илүүтэйгээр яг л анх тайзан дээр гарсан тэр мэдрэмжээ дахиж авдаг. Сандран, доогтлон тий жижигрэх тэр болгоныгаа бол ингээл шинээр мэдэрч идэг. Тийм болохоор энэ сайхан ариун сүм театр маань бол одоо үнэхээр нэг юм сүнслэг сайхан газар юм болоо гэж боддгийг. Мэргэжил эзэмшин түүндээ эзэн нь байна гэдэг сайхан. Бямба өөрийн хүсэл мөрөөдөл эдис бүхнээ шатаан байж бүжгийн урлагт дурлан бүжигчин байгаад зогссонгүй. Мэдрэмжээ илүү ихээр хөгжүүлэн өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж бүжиглэхээс гадна дуулна, жүжиглэн, багшлан бас суралцсан. Авьяа сонгодыг бурхан хүнд хайрладаг. Бурханы өгсөн энэ их хишгийг тэр үргэлж арчлан тордож, талархаж ирсэн болохоор өнөөдөр өнгөлөг, гэгээлэг, өөдрөг амьдарч ажиллаж явна. Бага насны хүсэл мөрөөдлөө биелүүлэн хэд хэдэн дуудуулж тэрч байтугай клипчүүлээд амжсан нь олонний хүртэл болсон.
Тэгээ 2 жилийн өмнө юм байна. Бас нэг уран бүтээл одоо хөгжмийн зохиолч Окигоор захиалуулаад нэг уран бүтээл хийсэн. Тэгээд бас нэг бүжгийн тухай би бол бүжигчээ. Миний бол бүжгийн ард зөвхөн би байдгүй маа тий бүгдээрээ хамтаараа уран бүтээлээрээ хамт олноороо бид нар чинь ингэж бүжгийн урлагийг хөгжүүлж явдаг юм аа гэсэн санаагаар бас захиалж агаад тийм дуу хийлгээд клипээ хийлгэсэн. Тэгээд ер нь ингэж би л ингэж боддгийн бүжиг гэхээр яг ингэж бүжгийн клип гэхэд дэлхийн нийтээр ингээл ер нь бодоод үзэхээр судлаад үзэхээр бас нэг юм хүртээмжтэй тийм бүжиг клип бол байдгүй юм билээ. Тийм учраас би одоо маш их бодсныхаа үндснээр яг өөрийнхөө хэлсэн санаануудыг үгээрээ илэрхийлж дуу хоолоогоороо илэрхийлээд тэр аялгуун дээрээ яг бүжиглэе гэсэн бүхий л төрлийн бүжгүүдээ хийж төрсчүүлвэл илүү үлдэцтэй юм болоо гэж бодоод тэгээд сүүлийн 2 жилээс хойш гэдэг юм дуу бүжгийг хослуулж ингэж явбал гэж зорж байгаа. Жохон бахад л манай ээж маань намайг дуучин болгоно гэдэг байсан. Яаш юм тэр нөгөө нэг ээжийн тэр ярьдаг байсан зүйл нь ингээд нэг юм цаад ухамсарт суудсан. Охиноо дуулал юмсан гэсэн тэр нэг хүсэл мөрөөдөл дотроо дандаа бодсон бодлыг нь би нэг биелүүлэх юмсан гэж дотроо юу нэг айгүйх боддог байсан. Тэгээд нөгөө жоохны бас нэг юм дуулдаг хамтлагтай байсан мөрөөдөл байгаад байдаг тий. Илүү өөрийн юм нэг мэдрэмж өөрийн гэсэн юм мэдрэгдээд идэв юм байна. Тэгээд яг өөрөө ингээд бүгдийг захиалсан болохоор яг одоо ингээд түрүүн нэгдүгээр бадгаа дуулж хахад тэгээд яг нөгөө зүрхнээс ингэж гарах юм уу? Яг л одоо үг болгон дээр нь би яг л амьдрал дээр ийм байсан да тий. Ингэж л би тэмцэжсэн, ингэж л би бүжгийнхаа төлөө ингэж л зүтгэдэг байсан да гэсэн бодол ингээд өөртөө ороод ирэхээр бүр ингээд нэг хитрхи ингээд бүр ороод бараг нөгөө анх энэ дуугаа би нөгөө захиалга өгснийхаа дараа сонсчоод шууд уйлж исэн. Тэгээд яг хөө миний хувьд бол тийм л одоо миний дотоод бүх зүйлийг харуулсан юм доо болохоор тэгээд надад бол маш үнцэнтэй байгаа. Тэгээд одоо явж байсан яг тэр өөрийнхөө ботсон бүхэл зүйлийг сэтгэлээсээ яг гоё дуулж бичиж үлдээх юмсан гэж зорж байна. Дууны студид бичүүлсэн дууныхаа одоо клипийг хийгээд ер нь бол дуусах шатанд орж байна. За тэгээд миний ертөнцийн гэдэг нэртэй дуу уран бүтээл маань гарч байгаа. Тэгээд миний хувьд одоо яагаад ингэж дуулаад ингэж байгаа юм бэ гэсэн хүмүүс бас байж магадгүй. Ер нь бол өөрийнхөө ертөнцийг маш богино хэмжээний одоо үгээр үйлдэлээрээ ингэж илэрхийлээд клипчүүлвэл бас илүү хүнд хүрэх юм болоод тэгээд өнгөрсөн өнөөдөр нэг хэсгийг авлаа. Одоо зааланд дахиад нэг жоох хэсгийг аваад тэгээд дуусгаж байгаа. Тэгээд миний ертөнцөөр та бүхэн аялаарай. Тэгээд миний ертөнц бол бүжгийн ертөнц, тэгээ бүжигт байдаг бүх жаргал зовлон бүх зүйл хамгийн сайхан бүхэн л одоо миний ертөнцид байгаа. Тэгээд та бүхэн миний ертөнцөөр аялаарай.
хөлөн чинсэн хэмнэлэн зүрхний минь доо хов тавлын гитазан дээр би бүжиглэн авхан бүрий цаан ялах би амьдралын минь хэмнэлт бүжиг үргэлж ирнэ. Маш олон сарын өмнөөс төлөвлөсөн ажлынхаа ард бас ингээ гарч байгаа да. Маш их баяртай байна. Тэгээд яг энэ тухайн үеийн гоё дүрсийг ингэж мөнхөлж үлдээнэ гэдэг бол надад бол маш чухал байдаг. Тэгээд хүн ерөөсөө одоо бид бүхэн угаасаа л мөнх биш те залуу сайхнаараа үргэлж байхгүй учраас аль болохоор дүрсжүүлж, видеожуулж, клипжүүлж уран бүтээлүүдэд үлдээх юмсан гэж би бол зорддог. Бүжгийг одоо яг тэрийн туулсан амьдрал бүх зүйлийг бүжгийн хэлээр те биеийн хилэмжээрээ илэрхийлнэ гэхээр бас нэг хэцүү те. Заавал нэг яаж нэг гоё хүмүүст гоё ойлгуулах уу гэж бодонгуудаа энэ дуугаа гаргасан. Тэгээ яг зохиогчтойгоо бүх зүйлийг нь ярьж агаад аялгуун дээр нь ийм бай, тийм бай гэж ярьж байгаа. Тэгэл яг л нөгөө нэг одоо үг бүхэн нь зүрх сэтгэлээс гарсан учраас яг л өөрийнхөө одоо амьдрсан, туулсан бүжгийн замналаар ингээ явж байгаа бүх зүйлүүдийг л хүмүүст нэг бүжгийн урлаг бол ийм байдэн шүү тий харагддаг шигэ амархан байдгүй юм шүү. Бас л яг л адилхан спорт шиг биений хүчний мэрэгжил гэл тайзан дээр гараад бид нарыг энийгээл нэг гоё хөөрхөн гэл энийгээл бүжиглэхээр амархан л юм шиг санагддаг юм шүү. Тэгээд нэг юм хизээч одоо энийг бол одоо байн хэлээд байгаа. Хизээч ямарваа нэгэн одоо өөрчлөгдөх, гар барих, ам барих гэдэг юм байдаггүй. Яг 100% энэ эдис бие махбод дүр мөчөө тий тэгэл өөрийн энерги бүх зүйлүүдийг зарцуулж иж гаргадаг урлаг юм шүү. Тэгээд энэ урлагаар дамжуулаад бас хүмүүст гоо зүг мэдэрч ин гоо сайхныг харах баясах тий сэтгэлд хүрэх огших гэл энэ сайхан мэдрэмжүүдийг хүнд хүргэж гин гэдэг чинь бас хүний энэ уярах хайлах тэр сайхан мэдрэмжүүдийг хөдөлгөж байгаа тий тэр болгон амьдралд нь ямар нэгэн юмд нь бол нөлөөлдөг л ах гэж боддог. Тэгээд энэ сайхан дууга гаргаад клипжүүлээд тэгээд өнөөдөр ингээд артан гарц сууж байна. Дууны ертөнцөөр одоо нөгөө нэг биднийх чинь хөдөлгөөнөөр үгээ хэлдэг штеп. Тэгхгүйгээр бүр дуу ихшгээр үг аваагаар энэ өөрийнхөө мэржлийг тодтогч бас юм харагддаггүй нүдэнд үзэгддэггүй сонсогддоггүй тийм нууцлаг энэ бүжгийн энэ заалны амьдралыг бас тэргээр үгээр илэрхийлж чадсанд би бас Бямбада баяр хүргэе гэж бодож байгаа. Энэ зааланд өчнөө хүн амьдралаа залгуулдаг. Өчнөө хүн сайхан одоо ажил мэргэжилтэй болоод, сайхан гэр бүлтэй болоод ингээд явдаг бол цаатлаараа бас өрөөсгөл юм зөндөн байна. Өчнөө хүн энэ зааланд бэртэж гэмтдэг. Бэртэж гэмтэхдээ өөрийнхөө карьерийг дуусгах хүртэл тийм гэмтэж бэртдэг. Тэгэхээр энэ маш их одоо хүнд мэргэжил гэдэг нь бас харагдаж байгаа. Тэр хүнд болон жаргалтай энэ бүжигчний амьдралыг тэр клипээр бас ингэж харуулж өгж байгаад бас үнэхээр их баярлсан. Тэгээд цаашлаад эн чинь өөрөө шинийг санаацлж, шинийг санаачлаад шинийг бүтээж чадчихна. Өөрийгөө хүн тэр дуу хоолойгоор нөгөө клип гэдэг одоо энэ орчин цагийн сошиалын энэ юу гэдэг өөрийгөө мөнхөлж чадчихна. Хүн харахад болохоор ингээд дэгжин их тийм гоё зөөлхөн, уян хатан тийм юм шиг хүмүүст харагддаг шүү дээ. Тэгэхээр манай Бямба бол ер нь бол тийм их дайчин, иршүүд одоо ингээд Бямбад бол асар их олон гэмтэл байсан шүү дээ. Нуруугаа гэмтээсэн, шагаагаа гэмтээжсэн. Тэгэл тэрэнд бол ерөөсөө ингээд уйраал ингээл яа нялцганаал өвдөж тэгж гэхгүй. Хэвээ ёстой нэг өвчин намдагч хэвээ хэрэглээл хэвээ зүгээрээ гэл. Яасан нуруун зүгээр үү? Яаж өвдөж нөхөр зүгээр гэл тэгдэг. Яг цагаа тулах юм бол аюу тийм иршүүд
ер нь хин гэсэн рүүгээ дайчилдаг. Ер нь байж байгаа харагдж байгаа өнцгөөс хойш тэс ондоо. Өөрийн эзэмсэн мэрэгжил нь бол хэцүү зовлонтой байсан ч ард түмэн та нарыг бид нар ингэж хөдөлмөрийн харуулдаг юм. Ингээд гой сайхан байгалаа харуулдаг. Ийм хүний сэтгэлийг өгч чаддаг юма гэдгийг тэр бүжигчин өөрийнхөө ертөнцөөр харуулж чадсан учраас тэр дунд нь хүртэл тэр хүний бодлого ухааны гуниг, зовлон, жаргал, хөөр баясал, ийм нэгдэл яг энэ нь харагдаад энэ хүн өөрийнхөө энэргүй сайхан ертөнцийн ийм нэгдлийг дурсдаг тэр эмгтэй бүсгүй хүний сэтгэлээр л Монгол нэгэн эмгтэйг төлөөж чадсан урлагийн сэтгэхийн нэгэн там болж чадсан юм а. Өнөөгөө цэцэг дэлгэрч зүүн ярддаг шиг сайхан дурсам сэрэгнэ. Бүжигчин Бямба бас дүрээрээ овгулсан жүжигчинж болж чадсан. Хувьсэл продакшны дэлгэцийн уран бүтээл Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрд яахаргүй Бямба л ингэж тоглондоо гэмээр тун шиг сайн бүтээсэн нь түүнд шин амжилт, шин өнгө төрх, шин үүрэг хариуцлага бас нэгэн шин эхлэлийг авчирж тэр цагаас хойш хэд хэдэн кинонд тоглож бас ч чамгүй жүжигчин гэдгээ батлаад авсан. Намрын салхин сэтгэл гандж цэцгэс халдрууч маргааштай хэн ургана. Аливаа кино уран бүтээлийн кастингийг бүрдүүлэх гэдэг бол өөрөө айгүй нэг цаг хугацааны асуудал гэдэг байхгүй юу. За тэгээ ер нь бол кастингийг сайн бүрдүүлнэ гэдэг бол киноны ерөнхийдөө 50% хийгдсэн баг шахуу. Шийтцэн гэсэн үг байхгүй юу. Тэгээ ер нь одоо зүгээр эргээд бодоход Зэрлэг цэцэгсийн хүлэмж кинон дээр болохоор бусад дөрүүд нэг угаасаа ойлгомжтой болсон сонгогдсон. Тэгээ ганцхан Яргуу хамгийн сүүлд сонгогдсон байхгүй юу. Яагаад шалтгаан мэдээд ирж хайгаад олдохгүй байсан. Мэдээч зөндөө үзэсгэлэнтэй зөндөө сайхан охтууд хүүхнүүд байгаа штэ, мэрэгжлийн илж бай, сонгон шалгаруултаарч бай тийм ээ. Тэгээ ерөөсөө Яргуугаа ингээд яг л нэг төсөөснөөс яг энэ дэстэй яг мөндөө гэсэн одоо дүр төрх нь олдохгүй байж байтал одоо тухайн үед чинь эмошн хамтлаг биш штэ. Эмошн хамтлаг циркэд тоглолтоо хийжсэн юм аа. Тэгээд тэр үед чи одоогоос би чи баг 14 жилийн өмнөх юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэр тоглолтыг урлагаарч илүү би үзсэн. Тэгээд үзээ сууж исэн чинь тэр эмошн хамтлагийн ард хэд охтууд бүжиглэхгүй юу. Тэгсэн чинь хүн чинь нөгөө тайзан дээр олон хүн байх тусмаа ерөөсөө олон бүжигчд байсан ч олон дуучид байсан ч яг ерөөхдөө үзэгчдийн хараа нэг хүн дээр аягүй төвлөрдөг байхгүй юу. Одоо тэр чинь аягүй тийм харилцан холбоо үүсэж татагдаж ийн гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгээд ингээд яг тэр тоглолтоор харсан чинь тэр ард бүжиглж байгаа охтуудаас хөө нэг охин ч гэрэлтэл. Тэгээ эмэгтэй хүний нүдэнд эмэгтэй хүн тийм удаан slow motion болж харагдана гэдэг бол нэлээд тэгж анхаарал татсан байсан. Тэгээд анхаарал ямар гоё биетэй, яасан хөөрхөн, ямар юм харизмтай, ямар ингээд бүр хүн татах юм одоо тийм юу хөө тэрэгтэй хүнийг татах одоо уйдс гэх юм тийм ээ. Тэгээ харчаал ерөөсөө тэр сайн жүжиглэх юм уу, ямар байх нь ерөөсөө тооцоолоогүй. Ерөөсөө шууд энэ хэн бэ гэж асуугаад гэсэн чинь энэ бүжигчин дуу татвар. Тэгээ сонгон шалгаруултаа. Тэгээ Зэрлэг цэцэгсийн хүлэмжийн сонгон шалгаруултанд аюу олон яг тэр Бямбагийн насны охтууд ирж орж исэн л тоо. Тэгээд дуудаж ирээд бас шууд авчихгүй юм. Бас нэг үзээтгэе те нэг жүжиглүүлээд ингээд даалгавар өгөөд энэ киноны хэсгээс ингээд өгөөд. Хинээс хөөхөн гүйцэтгэж шүү. Тэгээд аюу тийм ажиллаж болмоор. Тэгээ нөгөө ажиллаж болмоор гэдэг чинь амжилт авахгүй юу? Яагаад тэгэхээр ерөөхдөө одоо ямар нэгэн байдлаас найруулагчийн зүгээс чи ийм нэг характер тоглоодох, ингээд тоглоодох гэдэг ингээд хэлэхэд тэрийг ойлгоод өөрөөрөө ингээд шууд дамжуулах тэр процесс айгүй чухал. Тэгсэн чинь маш үзэсгэлэнтэйгийнхаа эсрэг даруухан, үзэсгэлэнтэйгийнхаа эсрэг тийм хариуцлагатай тийм охин байсан. Манай жолтой буцаад авчих. Явта чи. Яа чи. Цаая чи. Би яаж явах юм бэ? Бид нар чи эндээс явах оройд та өөрөө сайн мэдж байгаа штэ. Яг үнэндээ үзэгчдэд ийм Яргуугийн дүр таалагдана гэдгийг бол яг үндэ тооцоолоогүй л те. Яг урлагийн ийм бүжигчин ийм үнэхээр харагдах байдал ийм үнэхээр үзэсгэлэнтэй гоё хүн байна гэж бодоод энэ дүр дээр сонгосон.
Тэгсэн чинь зураг авалтын явцад өөрийгөө хэн гэдгээ харуулсан, ажиллаж байгаа тэр төсвөр, төвчээр, хандлага ч гэдэг юм уу тийм ээ. Үнэхээр Бямбатам ярих юм байхгүй, хариуцлагатай, маш ёс зүйтэй уран бүтээлч гэдгээ өөрөө тэргээр харуулсан. Тэгээд кино бэлэн болоод дэлгэцэнд ингээд гарсан чинь хүмүүс бүр ингээд тэр дүрээрээ хүмүүсийн хайрыг татсан байхгүй юу. Өөрөө амар амьдрал дээр хэрсэн хүн байхгүй юу. Бас эсрэгээс бас айгүй иршүүд хүн штэ. Тэгээ чи нөгөө яргуугийн дүр дээр болохоор илүү эмэгтэйлэг, найланхаа бас жоохон тийм нэг манарсан тэнэгдүү тийм дүр байгаад байгаа штэ тийм ээ. Тэгэхэд бол манар бол үнэхээр одоо хэлсэн задачийг хэлсэн найруулагч хэлсэн даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг, маш өндөр мэдрэмжтэй уран бүтээлч. Магадгүй сайн гүйцэтгсэн учраас Зэрлэгцэсгийн хүлэмж киноны яргуугийн дүр бол үзэгчдэд үнэхээр таатай сайхан хүрсэн байхаа. Бүжгээс илүү жүжиглэгчээ хамгийн хэцүү байна л гэж аяг их бодож байсан. Тэгээд мэрэгшил гэдэг те альва мэрэгжилдээ мэрэгших гэдэг ямар агуу юм бэ гэдгийг бол сурсан. Тэгээд өглөө болгон 5 цагт би ингээд зохиолоо уншаад 5 цаг сэрцэн. Тэгээд орон дээр ингээд зохиолоо уншаад суучдаг. Хизээч өнөөдөр ингээд миний зураг байгаа үгүйг мэдэхгүй мөртлөө 5 цагт босчдаг. Тэгээд яг миний дүрчээ айгүйх ажиллагаатай нүүр амаа бод нүс гизгээ ингэж ороогоол ингэж мингдэг. Тэгээд дүүфэл палаж малаж өмсдөг хөдөө мөртлөө. Тэгээд 5 цагт босоод яг ингэж суучдаг. Тэгээд урнаагч нэг өрөөнөөс ингэж шагаагаал тэгээд ингэж явж идэг. Нилээн айдаг байж лээ. Зэрлэгцэсгийн үлэмжийг үзчихээд би Бямбагаа ингээ харж илаа. Ерөнхийдөө бас энэ дэлгэцийн урлаг дээр бас энэ хүн ямар хуу тоглох вэ гэдэг юмыг бас нэг өөрийнх нь цензураар би ингээ харахад бол манай Бямбам нь маш гоё энгийн дэлгэцийн бүтээл өөрөө бодит амьдралыг илэрхийлж яадаг учраас тэр дүр нь илүү их надад бас энгийн бөгөө тэр гэмн цайлга охины дүрийг ингээ гаргана гэдэг бол тухайн бас нэг хуу хүний жүжиглэх хур чадвар бол хэрхэн сайн байгаа нь тэндээс анзаарэгддэг байхгүй. Яг тэр дүр тэр хувьсал продакшны маань Зэрлэгцэсгийн хүлэмж киноноос хойш бүжигчин Бямба гэж хүмүүс маш их таньсан. Тэр маань бол одоо миний амьдралын маслныг томоохон хуудас иргэсэн зүйл болсон. Яг тэр цаг үеэс хойш маш олон одоо үе таалга нэгдсэн юм уу? Маш олон хүмүүс танигдаж, маш олон саналууд ч ирсэн, киноны саналууд ирсэн. Тэгээ араасаа би одоо ингээд бодоход гол туслах гээд бараг 10 гаруй кинонд тоглолцсон билээ. Яг гоо Бямба өөрөө тэгдгээ. Үнэхээр одоо энэ яргуугийн дүрээр би ингэж кино урлаг төхөл тавьсан. Энэ бол үнэхээр сайхан зүйл болсон гэж хэлдэг боловч Бямба угаасаа яргууд тоглосон ч бай, тоглоогүй ч бай. Үнэхээр одоо юу гэдгийг урлагийн салбарт байдаг. Одоо жинхэнэ алмаа зэрэгтэн гэж би бол хэлнэ. Монголын мэрэгжлийн урлагийн хамгийн том театрын өнгө төрх нүүр царай болсон гоцлол бүжигчин хэмээх цаг наргүй энэ их ажлын хажуугаар өөрийгөө тогтмол цэнэглэн хөгжүүлж урлаг судлаач мэрэгчлэр магистрт суралцсан, удирдлагын академиг төгсөж, ураг шахин зогсолтгүй тэмүүлж, өөрийн шав нараа бэлтгэн багшилж, өмнөө тавьсан зорилготой түүндээ хүрэхин төлөө тууштай тэмцдэг нь түүний хувийн зохион байгуулалт сайтай бас нэг илэрхийлэл юм. Чуулгатаа ороод тэгээд нэг 5 жил болсон уу. Тэрнээс хойш ер нь гэв гинтгэн л би юм нэг өөртөө том зорилго тавьсан. За бүжгийн мэрэгжил бол асар богинохон нэг мэтгэл одоо асаад дуусах галын дүл мэдтэй ийм л богинохон мэрэгжил. Энэ богинохон мэрэгжилд би юуг хийж хэмжүүлж болох вэ? Надаас өөр юу нөөц болцоо өөр юу хийвэл би юуг хийж чадах вэ гэдэг тийм зүйл дээр би амар бодож эхэлсэн. Тэгээд залуу хүн дээрээс нэм богинохон хугацаанд би чадчихвэл бүхий л төрлийн юмыг хийж хэмсэн гэсэн айгүйх мөрөөдөл, бодол, тэмүүлэл надад байсан. Тэгээд аль болох ерөөсөө л бүхий л зүйл дээр би заавал үнэрхэх те ямар нэг юмд үнэрхэх биш. Би бүх зүйлд оръё, тгийг ингээ оролцъё гэл ингээл гүгээл гэдэг гэсэн. Багш нарын маань тэр нэг ухаан бас яалтчгүй ингээд багшлаад ирэхээр
харагдаа өөрт мэдэгддэг юм билээ. Тэр олон хүүхдүүдтэй харьцах энтэй нийтдэн дунд нэг зангаар нэг сэтгэл зүгээр харьцаж болтгоо хүн тус бүртэн харьцаж ийж тэр хүүхдүүдийн чинь хөрхөн бас хөдөлгөөд үнэн сэтгэлээс нь ажиллуулах гэдэг бас нэг тиймэрхүү ухаан байд юм байна. Багш гэдэг бол ерөөсөө маш их ухаан, маш их сэтгэл судлал тэгэл ерөөсөө л хүн судлал байд юм билээ гэдгийг ойлгосон. Тэгээд одоо бас яг хувьсэл продакшны 45-45-ийн сургалтанд бас бүжгийн багшаар ажилладаг. Тэгээд ирэхээр ер нь улам л ингээл хүн болгонтэй яаж харьцах уу, яаж ингэж хичээл заавал ойлгох уу те тэр тал дээр ер нь бол улам суралцаал өшөө мэдхгүй зүйл, чадахгүй зүйлүүд их байгаа. Тэгээд суралцаал хичээгээл одоо явна да. Perfect Dance гэд бас UBS телевизийн нэг том бүжгийн шоунд дээр шүүгчээр ажиллах санал ирсэн. Тэгээд UBS телевизийн захирал болох ч байхдаа UBS телевизийнхэн маань одоо бас өчүүхэн намайг үнэлээд те тэр мундаг бүжгийн урлагийн төлөөлөлүүдтэй зэрэгцээр ингээд шүүх бол одоо надад бол үнэхээр том хүндтэй тийм сайхан ажил байсан. Тэгээд яг тэр үед ингээд сууж байхад манай Монголын одоо залуучууд маань бүжгийн урлагаар ямар гоё чөлөөтэй тий бүх урсгалаар чөлөөтэй одоо хичээлдэг, сонирхдог үнэхээр одоо бүр бахархмаар тийм сэтгэл төрж исэн. Тэгээд зөвхөн Монгол бүжиг гэлтэхгүй орчин үеийн бүжиг. За тэгэл одоо энэ сүүлийн үеийн дэлхийн бүх одоо жанраар бүжиглэж исэн. Тэгээд тэр олон орчин үеийн жанрыг монгол бүжигтэйгээ хослуулад тэгээ бүжгийн жүжиг хэлбрээр болгоод тэгээ жоохон бяцхан хүүхдүүд маань монгол бүжгээр хичээлж яхахыг хараад үнэхээр одоо бахарх сэтгэл төрж исэн. Дээрээс нь бас бүжгийн урлаг бол өнөөдөр бол дэлхийн хэмжээнд үнэхээр хүрсэн юм байна гэдгийг бол үнэхээр яг тэнд сууж байхдаа мэдэрсэн. За Бямбатайгаа олон улсын том арга хэмжээнд хамтарч ажиллаж байсан. За бид нар нөгөө Улаанбаатар телевиз зохион байгуулагч Perfect Dance гэдэг төгс бүжгийн тэр шоуг бол одоо хамтдаа бид нар шүүжсэн. За энэ үед бол тэр залуу бүжигчдийн хип-хоп хөдөлгөөнүүдийг, орчин бүжгийн контемпорари хөдөлгөөнүүдийг, ардын бүжгийн манертай хөдөлгөөнүүдийг, техник шаардсан хөдөлгөөнүүд бүгдийг нь одоо шүүгчийн хувьд бол онцлж байгаа. Тэр залууч онцлж байна гэдэг бол өөрөө бас хэрэг хэмжээний бүжигчин дээрэс нь бүжиг гэдэг бол бид нар одоо ч судалсаар л байдаг ард түмнийхээ агуу гайхамшиг судалсаар л дэглээ чинь судалж бодсоор л бүжигчин үргэлж тархинд хамгийн сайхан хийх төгс төлөвлөрийг хийхийг бодсоор налтан тайзыг чимгэлж идэг. Тайзны шигтгэс сувдна байдаг. Тийм учраас тэр шүүгчээр сууж байхад бол бүжгийн тэр гоо сайхныг, бүжгийн тэр хамгийн сайхныг бол манай Бямбал тухайд бол үзэгч түмэнд болон тэр оролцогчд нар шилдэгүүд бол тухайн үед хэлжсэн. Өөрөө мэдээж хэлж байгаа, сурж байгаа хэлж байгаа. Тэгэхээр ийм сайхан одоо бүжгийн урлагийг бол ярьж баршгүй гайхамшиг. Одоо гараа яаж урт сунгаж энэ хөдөлгөөнийг урт том яаж харагдуулахыг гэдгийг бас үнэхээр бас өөрөөс ч хардаг. Дээрээс нь хамтран бүжиглсэн бортнорт нас баяр хүргэе. За тэгээд тэрэн туламдаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээд мөн Монголд ирж өвөр Монголоо төлөөлж энэхүү тэмцээнд оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд дээрээс нь тэр хүүхдүүд ямар мундаг одоо чөлөөтэй сэтгэж байна. Тэгээд ерөөсөө юунаас жайхгүй тэр тайзан дээр чөлөөтэй өөрийнхоороо бүжиглж байгаа тэр хүүхдүүдийг хараад бас суралцах юм зөндөө байсан. Нэрээ бас ингэт юм байна, тэт юм байна тий. Хоёр талаас, гурван хэдэн талаас нь ингэж бодож хараад би бас өөрөө ингэх ёстой юм байна, тэгэх ёстой юм байна гэд өөрөө өөртөө бас суралцах, тунгаах, туршлага судлах тий зөндөөл зүйлүүд гарч ирсэн. Тэгээд дараа нь 2021 онд To Be or Not To Be гэд шоун дээр бас шүүгчээр ажилласан. За тэгээд To Be or Not To Be бол ерөөсөө бүх урлагийн төрөл орсон. Ийм сайхан шоу байсан. Монголын ард түмэн бол байнга үздэг. UBS телевизийн маань бас ээлжид нэг
томоохон контент. Тэгээд тэрхүү контент дээр бас шүүгчээр сууж захта бас бусад урлагийг тий тэгээ бүжгийн урлаг, бусад урлаг үнэхээр одоо хүүхэд залуучууд багаасаа сурч боловсрч тэр сайхан гоо зүгээр өсөж хөгжиж байгаад нь бол үнэхээр харж бахархаж ирсэн. Өнөөдөр одоо миний хувьд маш гоё одоо сэтгэл хөдлөл өндөртэй өдөр байгаа. Яагаад гэхээр өнөөдөр миний төрсөн өдөр. Тэгээд ер нь бол яг 3 сарын 20 болгонд дандаа миний төрсөн өдрөөр тоглолтууд болдог. Гэхдээ энэ жил ялангуяа илүү өвөрмөц, илүү гоё, маш их тоглолттой. Тэгээд маш их гоё хүмүүсээс сайхан урмын үг авсан, мөн дээрээс нь маш сайхан цэцгийн баглаанууд бэлгүүд авсан гоё өдөр байна. Тэгээд Монгол Угсаатан Минуу гээд манай Бүлмөрийн Баатар төрийн сойрхоолт Сүхбаатар багшийн маань дэглэн найруулсан энэхүү сайхан тоглолтоо өнөөдөр ингээ 2 дахь өдрөө тоглох гээд бэлэн болцсон байна. Би одоо яг тайзан дээр хамгийн ихнийхээ номерыг гаргах гээд байж байна. Тэгээд Монгол хүмүүс маань, арт түмэн маань үндэсний урлагаа үнэхээр ойлгодог, бас үзхийг хүсдэг, үнэлдэг цаг нь ирсэн байна. Тэгээд миний хувьд бол маш их баяртай байгаа. Энэ олон урлагийн салбарт өөрийгөө ингэж дайчлна гэдэг бол бас энэ гайхамшиг чанар. Маш гайхамшигтай, агууштай чанар. Тийм учраас би зүгээр ингэж боддог. Яагаад гэвэл энэ өөрөө ийм дайчин байж байж доороос нь харж байгаа дүүнер, хажууд нь ажиллаж байгаа хамт олон үргэлж тэр хүнээс үлгэр дуурайл авдаг болов уу гэж би боддог. Ер нь бүжгийн хөдөлгөөн зөвхөн бүжигч гэлтгүй те хөдөлгөөн хийж байгаа өдөр болгон хөлсөө гаргаад ямарваа нэгэн бэлтгэл хийж байгаа хүн болгон залгуулаг байдаг юм шиг санагддаг. Тэгээд ялангуяа одоо ингээ эргээл ингээ бодож байхад дээрээс нь саяхан ингээд манай ахандууд маань ирээд бэлтгэл хийгээд тоглолтондоо ороод 75 настай хүмүүс те тайзан дээр гараад цэмбитлээ гоё ямар гоё байсан бэ. Тэгээ ер нь бол бүжгийн урлагт ингээд насаараа зүтгэсэн, насаараа хөдөлсөн хүмүүс илүү залуулга гэдэг юм байна гэдгийг бол тэрэн дээр харсан. Хуучнаар бол ардын дуужийн чулга одоо бол үндэсний урлагийн их театр болсон. Тэгээ их театр маань одоо 75 жилийн ойгоо 2025 онд хийх гээд тэгээд хамгийн ихний одоо уран бүтээл тоглолтууд маань ингээ эхэлсэн. Урлагийн маструудын тоглолт гэдэг ингээ постертэй. За ингээд урлагийн маструудын тоглолтын маань постэр байна. Өнөөдөр ингээд гоё тоглох гэж байна. За хэдүүлээ ийшээгээ зэрэглэл рүү ороод за яаж байгаарай. Эхлээд хэлэхгүй бол энэ чинь прогон дондор хамаагүй орж болохгүй. За яаж байгаарай. Ийшээ ороод та төрсийн ингээд авчих. За явцгаа. Ахаа үгүй гэдэг хүнийг хойлоос төрн гар гэж байна. Манайхаа одоо энэ Монгол бүжгийн чуулгар бүжиг маань гарах гэж байна. За энэ ч жинхэнэ алтан үеийнхэн маань байж байна. Тэгэхээр ер нь хүн хөдөлгөөнийг л өдөр болгон заавал тий. Заавал мэрэгжлийн бүжигчин байх шаардлагагүй, заавал хүн болгон бүжигчин болох шаардлагагүй шүү дээ. Тэгэхдээ ямар ч мэрэгжилтэй, ямар ч одоо ажил хийдэг байсан
өдөрт заавал өөртөө нэг 30 минутыг заавал гаргаж хөдөлгөөн хийж хөсөө гаргаж явах чинь л ерөөсөө хүний эдсийг сэргээж улам нөгөө залуулаг болгож хөгшрөлтийг басгадаг юм шиг санагддаг. Тэгээд ер нь хүмүүс өдөр болгон л бэлтгэл сургуулалт тий агаарт алхах 30 минутыг өөртөө заавал гаргаж агаарай л гэж хэлмээр байна. Бүжиг бол бүхий л урлагийн дотроос хамгийн эрхэмсэг нь. Тэр ч утгаараа эрхэмсэг хэмээн нэрлэгдсэн энэ хамтлагт бүжигчин Бямбагийн үүрэг ихэ. Сэтгэл зорилго нэгдсэн эрхэмсэг бүсгүйчүүд хамтлага байгуулад чамгүй хугацааг туулж баггүй урын сантай өөрийн гэсэн үзэгчтэй болж бие даасан уран бүтээлийн тоглолтоож хэд хэдэн удаа хийгээд амжсан. Манай гэр бүлийн хүн бит хоёр хойноос төгсж ирээд за тэгээд дипломны ажил энтрээ хийгээд уран бүтээл туурваад ингээд явж хахад нэгэн сайхан бүтээл тэнд төрсөн. Тэрний үгээр цэцгэсгээд одоо хүн болгон бас бүжгийн урлаг мэддэг хүн болгон мэддэг баг. Цэцгэсгээд Испани бүжиг байдаг. Тэр бүжгийг манай Сүхбаагш харчгаад улсын филармоны нэг тоглолтод тайзнаа эрхэмсэг бүжгийн амлагийг өрж байна гэд хэлжсэн. Тэгээ бид нар бүр гайхаад эрхэмсэг гэж ямар хамтлаг үйдэн гэдгээс чи таана штэ гэд. Тэгээ тэрнээс хойш тэр нэрийг бас багш маань ингэж өгсөн юм чи энэ нэрийг хэдүүлээс яг хамтлаг гэдгээр нь авч явъя гэд. Яг л манай чуулгын урдаа барьдаг нүүр царай болсон эмэгтэй бүрштэйсэн. Тэгээд энд байхгүй бас орон зайг бүжигчд маань олж харсан учраас бас эмэгтэй ийм бүжгийн хамтлаг байвал зүгээр юм байна. Тэгээ саяхан бас одоо зүүн хүрээ хэдийн хүрээ майдар дуганд бас их сонин гоё ивент зохион байгуулсан. Тэр тоглолтыг ингээд би хараад байж хад бол 10 хэдэн жил бас маш том хэмжээний бүтэн бас ингээд чуулгын хэмжээний репертуартай өөрсдийн гэсэн бүтээлүүдтэй ийм болцсон байна гэдгийг би олж харж ирсэн. Тэгэхээр маш их хөдөлмөрлсөн байна энэ бүсгүйчүүд. Тэгээд энэ эрхэмсгийг бас энэ бүсгүйчүүдгүйгээр тийм үү төсөөлхийн аргагүй бүжгийн урлагтаа бүх сэтгэл зүрхээ зориулсан сэтгэлээр нэгдэж бас ингээ хамтлаг болоод маш олон тоглолт бие даасан тоглолтуудаа хийсэн. Өнгөрсөн жил гэхэд 2024 онд эрхэмсэг оршихуй гэдэг сайхан тоглолтоо хийгээд тэгээ хамгийн гол нь бид нар маань бид ингээд бүжгийн урлагтаа бүгд яг л бүгдээрээ яг л адилхан амьдралаа бүгдийг нь зориулсан тийм сайхан мундаг бүжигчд байдаг. Өөр өөрийн гэсэн өнгөтэй өөр өөрийнхөө өнгөөр үргэлж гэрэлтжийдэг авиаслаг, чадварлаг ийм сайхан бүжигчд байдаг. Тэгээд энэ сайхан бүжигчдтэйгээ бас ингээ хамтдаа тайзан дээр гараад ингээ хамтдаа бүжиглэх бас айгүй гоё омогших тийм сэтгэл төрдөг. Тэгээд айгууч гоё харагддаг юм билэ. Тэгээд дараа нь бичлэгээ ингээ харахаар бүгдээрээ ингээ адилхан өндөр тэгээд бүгдээрээ чадвартай тийм мундаг царайлаг хөөхөн гоё бүсгүйчүүд байдаг учраас үнэхээр одоо харагдах бүжгийн урлагч угаасаа харагдах тэгээ гоо зүйн орлого учраас дээрээс нь чадвар нэмэгдчихээр үнэхээр төгс төгөл төр өстэй жинхэнэ эрхэмсэг оршихуй
харагддаг. Тэгээд бас эрхэмсэг хамтлагийнхаа бүх гишүүддээ хайртай эгч нартаа, дүү нартаа бас айн баярын мэндийг хүргэе. Бүгдээрэнд нь хайртай шүү. Хэдүүлээд одоо цаашдаа маш их хийх юм байгаа. Бүжгийн урлагтаа зориулж биднэрт өчнөө сайхан тоглолтууд хийх зорилго байгаа, тэмүүлэл байгаа. Биднэрт бол өшөө хүч байна, авиац байна, боломж байна. Тэгэхээр өшөө ихийг бүтээж хийх болно. Манай Бямба бол яг манай хамтлагийн хувьд бол манай хамтлагийн бараг нүүр царай гэж хэлж болохоор тэгж явдаг та. Ажил хэргийн тухайд ч юм уу тийм ээ хамтлагийн ажил янз бүрийн юмд бол олон үг ярьдгүү. Хий гэсний хийн. Өөрөө санаа болгож байгаа асуудлаа шууд хэлдэг. Нэг тийм олон юм уушаал одоо ингээл хүнийг хараал ингээд идэггүй. Ерөнхийдөө тэгмээр байна. Тэхүү инги гэсэн тийм. Ер нь бол тусдаас хүн гэж хэлж болно. Тайзнаа дүүлэн нисч, дуулан жаргаж, хийж бүтээхийн их хүсэл мөрөөдөлдөө шатан дүрлэлсэн залуухан бүсгүй. Асар их хөдөлмөрлөж, уран бүтээлэж тасалдуулсангүй. Баггүй ухаан зарж амьдралаач бас орхигдуулсангүй. Хамт олонныхаа итгэлийг хүлээсэн сайн ажилтан, сайхан бүжигчин, аав ээжийн ачлал дохин, амин хайртай гэр бүлдээ халамжит хань сайн ээж байж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн ухаалаг эмэгтэй. Мэдээж хэрэг урлагийн хүний ажил цаг завгүй байдгийг маш сайн ойлгодог. Тэгээд бас энэ бүжгийн урлаг маань бас нэг талдаа хатуу мэрэгжилтэй залуу насны мэрэгжил учраас за одоо нэг залуу наснд нь заавал энэ цаг нарын хориол тий дуртай ажлыг хийхгүй тэгээд яах вэ гэж боддог баг. Тэгээд намайг маш их дэмждэг. Тэгээд яг ингээл ямарваа нэгэн томоохон тоглолтын дараа цэцэг барайл, цэцгийн баглаа барайл, үргэлж сайхан урмын үг хайрладаг, миний хайр сайхан харагдчихээн, гоё харагдчихээн гээл өөр илүүдтэй юм хэлдэггүй. Тэгээд дараа нь би ингээл гэртээ очичвал за яаж ийж ингээл зөндөл юм асуу штэ. Зүгээр вэ нөө алдсан уу, ингэсэн үү, ямар харагдчихээн, муу харагдчихээн үү, будаг зүгээр ээ нүү гэл янз янз юм асуу. Тэнгүүт ч юу ч хэлэхгүй зүгээр гэлдэгдэг. Дараа нь найзууд дундаа ингээл бөөндөө олуулаа. Бид нар гэр бүлийн найзууд ихтэй, сайхан найзуудтай. Тэгээд найзууд дунд очиод ингээд надаас өөр би хажууд нь байхгүй байхад миний хань ингэж харагддаг, өстой гоё байсан байсан ингээ ярьсан байдیں۔ Тэгээд үнэхээр бас ханаараа бахархдаг юм байна да миний сайхан хань гэж боддог. Тэгээд эзэмшсэн мэрэгжилтэй гоё эзэн байж ингэж тууштай ажиллаж байгаа учраас бас гэр орон өөргөө хөвгттэй хань нийжэл аав ээжтэй бас ингэж нэг юм бахархах сэтгэл жоохон ч гэсэн төрүүлдэг юм болоо гэж бас одоо боддгийг. Хань нийжэлтэй болоогүй үе дээр юм бол одоо бас их санаад боддог гэсэн. Одоо юу болж байгаа вэ? Өнөөдөр яаж байгаа вэ? Хань нийжэлтэй болоо төсөг тулгууртай сайхан бүр ардлынх нь юу гэрсэн бүгдийн даагаад хүүхд цугтаа хараад өсгөөд ингээ явж байгаа хэлэр чинь надад байсан нэг санаа зовних юм байна бол байхгүй болсон. За тентгсэн тэгээд тэр миний ажлыг тэр хүн тэнд нэг хүн дааж байгаа юм чинь гэж бодоод ирсэн хамгийн юутай л одоо тэгжил сэтгэл амарсан та би бол бүжигчин охинтой болсонтой би их бахархаж байдаг. За ард талын айл болохоор л зав чөлөөгөөрөө хүүхдийн чсэн хараад эрэхт нэг аяг халуугаалтай байж явах юмсан гэж үргэлж бодож явдаг. Миний охин бол их ухаантай, бүжгэндээ их дуртай, их авьяаслаг. Тэргээр нь би үргэлж бахархаж явдаг. Тэгээ миний хүүхдүүд ээжийг их сайхан авч яваа. Тэрэнд нь маш их баярлж явдаг. Чогноо өсгөөл аль болохоор өөрөө өвдөж чадчихгүй охины нэг сайхан сургууль соёлд оруулах гэж мөрөөдөд явж байгаа.
Энэ амьдралын ер нь үн цэнтэй зүйл юу юм бэ гэхээр аав ээж, хань ижил үр хүүхэд байдаг. Тэгээд аав ээжтэй одоо хинээс ч тутахааргүй эрүүл саруул өөрсдийнхөө бүх сайхан зүйлийг үр хүүхэдтэй өвлүүлэн үлдээж өөрийнхөө гоо сайхныг биднэртээ өгсөн аав ээжтэй маш их баярлаа гэж хэлмээр байна. Мөн би ч бас их азтай дахиад бас яахан хоёр ээжтэй. Тэгээ миний ханы маань ээж оюун юм гэдэг нэг сайхан хүн байгаа. Ээжтэй одоо маш их баярлаа. Хайртай шүү гэж хэлмээр байгаа. Тэр ч одоо нийлээд ингээд юм яриад суучвал тэгэл бүр хорвоогийн бүх сайхан зүйлүүдийг яриад суучдаг. Тэгээд миний сайхан ээж эрүүл саруул байгаад үр хүүхэдтэй олон жил тэг бүгдээрээ сайхан хамтдаа аз жаргалтай байх юм шүү гэж хэлмээр ээжтэй маш их хайртай шүү. За бас оюун далай гэдэг нэг сайхан ээж минь байгаа. Тэгээд 5 охины бүх ард талыг нь бат авч явдаг. Тэгээд бидний одоо зохицуулах зүйл юу гэдгийг те биднэрт ч бас зөвхөн ажлаас бус одоо амьдралын янз янзын зохицуулах ажлууд зөндөө гарч ирдэг. Тэр болгонд минь бүгдийн зохицуулж ардаа бид нар одоо санаа зовхгүй байдаг ийм сайхан ээжтэй. Хамгийн сайхан дэмжигч тэгээд энэ мэргэжлийг эзэмшүүлэхэд хамгийн одоо төшиг толгойг минь бол ээж минь. Бүх хийл зүйл дээр л харуулах юмсан гэж боддtiin мөлий нөгөө хүүхэд гаргаал тэгэл нөгөө гавьяа шинэлавал тий тэр болгон дээр ээж минь байсан бол ээж одоо сая ингээл нэг уран бүтээл хийсэн ч гэсэн хамгийн дөрөнд ээжтэй үзүүлэлдэг байсан. Зүйлчинсэн ч гэдэг юм уу. Тийм бодлол өдөр болгон бодогддог. Бүх зүйлийг минь одоо тэгэл тэндээс харж л байгаа. Гэтэ миний муу ээж чинь өөрийнхөө бүх гоо сайхныг 5 охиндоо өгсөн гэж боддtiin би. Өөртөө байсан бүх гоо сайхан үзэл бодол, мэдрэмж, хайр бүх инэрлээ охтуудтай тэнцүү бүгдэнд нь хуваагаад өгсөн тийм буянтай хүн байсан. Аавынхаа түшигт уул шиг илтэй, ээжийнхаа сэтгэл нар шиг эрэлтэй. Өдөр бүрийн амьдралын замыг эрэлтүүлсэн өр зүрхнээсээ баярлаа та хоёртоо. Хайр чинь намайг хүн болгосон, харцаар чинь урмал авсан. Хизээч мартахгүй зүрхэндээ хадгалан эрхмээс эрхэн хамгаас хайртай эрхэн та хоёртоо маш их баярлаа. Ээжээ таньдаа өргөх зүрхний дуулал таньдаа өргөх сэтгэл шиг энэ юм шүү. Би ээжтэй ямар их хайртай гэж ээжээ минь Намрын унах намрын навсын хаа чамай дурсаад чамайг үгэлнэ. Чин үнэн сэтгэл цэх шулуун зантай болохоор тойрсон найз нөхөд олонтой. Хүндлэл, хариуцлага, хүсэл зорилгоо нэгтгсэн энэ бүсгүйчүүдийн хамтдаа тулсан баггүй хугацаа үерхэл нөхөрлөлийн үн цэнийг мэдрүүлнэ.
Надад нэг асфальттай хідэн танкуд идэгий. Миний сайхан найзууд байна да. За тэгээд бид нар өөрсдөө ирэмгийг огтуд гэдэг. Тэгээ яалтчгүй ирэмгийг бүгд өөрөө өөрсдийн гэсэн салбартаа тэргүүлэгчэд тэгээд үнэхээр одоо найзуудаараа бол бахархгүй байхын аргагүй. Юугаараа ингээд бид нар ингээд олон жил найзлаад энэ олон жил ингээд хамт байгаад байгаа вэ гэхээр бид нар одоо бие бинийгээ хайрлж хүндлэж хамгийн гол нь ерөөсө хүн гэдэг талаас нь л хардаг. Тэгээ үргэлж одоо сайхан зүйлээр дэмжиж тэтгэж урмын үг хайрлаж намайг хурцлж идэг л да миний найзууд. Бид нийтдээ 10 жилийн хугацаанд нөхөрлөжээ тийм. Тэгэд найз нөхдийн ер нь бол харилцаанд мэдэрч болох одоо бүхий л мэдрэмжүүдийг бид нар ер нь бол ингээд аваад, туулаад, мэдрээд тий 10 жилийн хугацаа гэдэг бол бас эмэгтэй хүмүүсийн нөхөрлийн хувьд үнэхээр бас нэг талаараа харах юм бол миний хувьд бол бас айгүй их хугацаа гэж бодож байна. Яг ийм олон эмэгтэйчүүд бид нар бүгдээрээ ийм тодорхой хэмжээнд урлагийн одоо энэ салбарт ажилладаг эмэгтэйчүүд дандаа л завгүй зайгүй ер нь бол ийм улсууд байдаг. Гэхдээ тэгээд маш их цаг хугацаа ер нь бол түүхийг хамтдаа бүтээцгээсэн байна. Одоо бас яг энэ дээр ингээд бодохоор одоо бидний анхны нөхөрлөж исэн байдал яг өнөөдөр байгаа байдал нөгөө хүний хорн гарна гэдэг штеп. Тэгэхээр бид нар анх ингээд нэг нэгнтэй нөхөрлөж ирж байхдаа яг ингээд нэг юм салбар чиглэлийн нэг нэгнийгаа яг ингээд сайн бүрэн мэдрээгүй яг ингээд таньж нөхөрлөж исэн бол өнөөдрийн яг энэ өнцгтэр болохоор бүгднгээс ингээд нэг юм хайр ундарцсан нэг нэгнийгаа ингэж хайрлж нөхөрлөж байгаа яг ийм үнц нь өнөөдөр ингээд бий болцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд нөгөө ярьж байгаа зүйл маань ч гэсэн одоо ингээл за энэ одон чимэг гэл энэ хүнийг жүжигчнээр харах юм уу тий уяагаа ийм байн үсдэг ийм тийм гэж нөгөө нэг гаднаас нь дүгнэх биш доторх энэ дотоод сэтгэлүүдийн ингээ бүгдээр ингээ нэг нэгнийхээ ингээ зүрхүүн ороод гарцсан тий хин хинд ямар гой зам чанар байдیں۔ Хин ямар ингэж нөгөө нэг үлгэр дуурайлыг нэгэндээ өгч чаддیں гэдэг зүйлээр бид нар ингээд айлгуушаа уусаа сурталцаад ингээд явж байгаа юм яг цаг үе дээр байна гэх юм уу? Яг үн тийм юм байна. Ер нь бодоол хахад яг ингээд хизээч тийм одоо нөхөрлөл гэхээр яг одоо ингээд нэг юм санаа зовхгүй надад ийм асуудал байна гэдэг хамгийн түрүүнд хуваалцах сэтгэлээ хуваалцах юм аав ээжтэй хэлж болохгүй нууцыг найз нөхдөдөө хэлдэг тий үр хүүхдтэй ээжигээ ойлгооч гэж ярихаасаа илүү найз нөхөд намайг илүү их одоо сэтгэлээр унахаар ингэдэг баярлахаар ингэдэг хөөрөлтөн дээр нь ингэж дарах хэвээр чи болохгүй шүү одоо ингэ шүү энэ бүгдийг нь баланслуулж байдаг ер нь нөхөрлийн үнц юм байх. Гэтэ бас хизээч гундуулахгүй байх. Үргэлж ингэж цэцэглүүлээд чи өөрийнхөө энэ давуу талаа үнэлэх ёстой, тэгэх ёстой гэдэг юм дээр нь яг хаана хэдэн жил учирсан даач биш юм байна. Би бинийгаа нэг юм усалдаг тий. Ингээл усал яг нэг цэцэг шиг ингээл би бинийгаа нэг нь гой цэцэг дэлбэлэнгүүд ингээл би бинийгаа услаал ингээл илүү ингээд нөгөө нэг юм дэлбэлэхт нь илүү ингээд хайр өгдөг ч юм уу тий. Яг тиймэрхүү юм бид нарт аягүй их анзаарэгддэг. Тэгээд би биендээ бас ингээд нөгөө хэлэх гээд ингээ яардаг. Тэгээ одоо ингээ уулзалт болоод бид нар одоо өмнө бол ингээ нэг юм төрсөн өдрөөс ч юм уу тий. Ингээд нэг юм уулзалтаар яардаг байсан бол одоо ингээд дотор байгаагаа гарах гэж яардаг тий. Нэг юм тохиолдчлоо. Яах үед л уулзъя гэж. Яг тэр үе дээрээ тий хааж байсан хамаагүй тэгэл өнөөдөр ч хүртэл яг ингээ хідүүлээ толгоогоо нийлүүлж байгаа. Гяс нөгөө нэг болж байгаа юмнуудаа ярилцаал бид нар тийм ийм тохиолдсон ингэсэн гэл. Ер нь хааж хайсан хамаагүй уулзгал юм болвол тэгэл яг өөрсдөө хувь зүгээс ярилцдаг. Тэгэхээр яг Бямба маань бас яг бидний бүр яг нэг тийм хамгийн ялдамхан, хамгийн хөөрхөн тэгээ яг нэг тийм ингэж бидний бас нэг усалдаг тий. Бидний ингээд нөхөрлөөд яг хоорондоо тотон байгаад үргэлж ингээд сэтгэлийн гүнд байгаа тэгээ нарийн нандин хиндэж хэлэхгүй байгаа нууцудаа зөвхөн ингээд 6 7 эмэгтэй тойроод ингээд шивнээд ярьдаг нь ерөөсөө бид нар үргэлж бие бинийгээ яг ингээд маш гоё цэнэглэж чаддаг. Ямар ч ингээд хүнд хэцүү үеийг мэн хөнгөн болгоод өгчдөг. Ингээд дотор ингээд одоо ингээд нэг хэцүү юм гарахаар ингээд дотор ингээд чулуу ингээд тэгэлдээд идэв шүү дээ. Ингээд бүр ингээд хоолой зангируулаад тэгэнгүүт найзуудтайгаа уулзаад яг тэрийг ингээд уудлаад ярьчаар яг л ингээд бүр дотор ингээд онгоогоо сэтгэл санаа сэргээд за энэ асуудал бол угаасаа л энэ цаг хугацааны асуудал ч гэдэг юм уу те. Биднэрт яг хувь хүмүүстээр тулгарч байгаа жижиг том асуудлуудыг маш хөнгөн тэгээд эргээр тэгээд
миний талд бас ийм хүмүүс байгаа шүү. Энэ тал ингэсэн ч гэсэндээ намайг дэмждэг хүмүүс үргэлж байгаа шүү гэдэг ийм мэдрэмжийг авдаг болохоор яг тэр асуудлуудыг бас аюу гоё найзуудынхаа хүчээр ер нь ингэж хөнгөн даван туулдаг. Хүний амьдралын 20 жил гэдэг бол үнэхээр тийм маш их урт хугацаа гэх юм уу. Зөв ингээд сая одоо бид нар нөгөө нэг бүхий тэмцээнийх нь одоо клипнийх нь ингээд бүхэл үг харж байгаа шүү дээ. 20 жил гэдэг бол хүн эмэгтэй хүний хувьд бүр ингээд хамаг залуу нас тий. Гоё ирч хүчтэй бүх 20 жилийг энэ хүн ингээд зарцуулсан тий. Энэ бүхэлдээ энэ урлагт Монгол улсын бүжгийн урлагт одоо нэг ингээд зарцуулсан байна гэдэг маань өөрөө ингээд бүр үнэхээр том бахархал. Монгол улсын үндэсний урлагийн их театр гэдэг нэрийг одоо бямба маань кино, клип, дуу, өөрийнхөө тэ бүжгийн клип гэ энэ бүх юмараа ингээд маш ер нь бол өндөрт одоо ингээд бүр тэг бид нар бямбагаар бүжиг гэдэг урлагийг ер нь бол ингээ олж хараад тэр тайзан дээр байгаа гайхамшигтай харизм тэ жүжиглэлт тэр одоо хүнд тэр бүжгийн урлагийг мэдрүүлж байгаа энэ чадвар бол мэдээж энэ 20 жилийн хугацаанд тэр маань маш их суралцсан баг. Тэгээд мэдээж зүгээр байж байгаад энэ их амжилт одоо энэ их нэр хүнд энэ хувийн хэмжээний тоглолтоо хийхдээ энэ хэмжээний хөрөг нэвтрүүлгээ хийх хүн яг өдий энэ 30 эдтэй энэ залуу наснд ер нь бол үнэхээр вау гэмээр амжилт байгаа. Тэгээд найстаа цаашаа өшөө илүү минь эзэн зам угаасаа тодорхой байна. Тэгээд эрүүл агаарай гоё. Яг л одоо яг байдаг шигээ тэр одоо хайрыг бусдад түгээж явж байгаарэ гэж хэлмээр байна. Бямба найзууд нь чиний бүх цаг үед хамт юу. Гадрын холд бүртээ чиний сураа бодлын үзүрт хүндрэх чиний зураа айдан хайдан би орояах юм бэ хурдан чамда хүрээ очиндаа Хийж бүтээхийн хүсэл тэмүүлэлд хязгааргүй хөтлөгдөн тайзнаа дүүлэн нисж яваа бүжигчин бүсгүй тасралтгүй 20 жил хөдөлмөрлөөд өнөөдөр ийхүү анх удаа бие даасан тоглолтоо хийхээр зориг шулууджээ. Бие даасан тоглолт хийнэ гэдэг тийм ч амар юм бишээ. Түүнд ард түмнийхээ өмнө дэлгээд тавих бүжиг, дэмнээд босгох бүтээл олон бий. За миний ертөнц одоо гээд энэ тоглолт маань миний анхны бие даасан тоглолт. Тэгээд энэ тоглолтоороо бас өөрийнхөө ертөнцийнхөө багаахын хэсгийг бас үзэгчид та бүхэндээ мэдрүүлэх юмсан, таниулах юмсан гэсэн зорилготой. Үүн дээрээс нь үндэсний урлагийн их театрынхаа хамт олон тий зөвхөн миний ертөнц биш. Энэ бол ингээд манай үндэсний урлагийн их театрын маань бүхий л ертөнцийг харуулах гэж хичээж байгаа нэгэн хэсэг. Тэгээд цаашдаа маш олон томоохон зорилгууд хүлээж байна. Өшөө дараагийн тоглолтуудаа би юу хийх үгээд өөрийгөө өшөө хурцлж тий дараа өөрөөр яаж хийж болох уу гэж бас сэтгэх бодох тэр цаг хугацаа бол ингээд эхнийх нь шатан тавигдчихээн. Тэгэхээр цаашдаа өшөө хийх бүтээх зүйл зөндөө байна. Тэгэхээр маш их хичээх ёстой, бодох ёстой, сурах ёстой, тэгээд хөгжих ёстой байна гэж бодож байгаа. Тайлан бол төгсгөл биш. Энэ тайлан бол зөвхөн эхлэл. Эхлэл гэдэг маань юу вэ гэхээр энэ хүн бүжгийн чин, бүжгийн урлагтаа зүтгэхтэй би бол за өмнө нь бол одоо судлаачаар төгссөн тийм урлаг судлаачаар. Энэ судалгааны тал дээр биднэрт эрдмийн ажил хийх ч юм уу те иймэрхүү ажлууд зөндөө байгаа. Энэ дээр бас гар бие оролцоосоо цаашаа улам их одоо түүчээ болоод яваасаа гэж би боддгийн. Энэ заал нь хэн чадчихээн тэр хүн ажиллаж явах хэрэгтэй гэдэг тийм зарчмыг би өөрөө бас барьж байгаа учраас.
Гэхдээ бас надад найруулаач гэдэг надад санал тавьсан. Тэгээ би бас саналыг татгалзахгүйгээр бас хүлээж авсан. Яагаад тэгэхээр энэ Бямба гэдэг бүжигчний ертөнц өөрөө бас нэг өөр ертөнц байна. Энэ ертөнцийг тэр тайзан дээр яаж гаргаж болох вэ гэдэг талаас одоо ингээд толгойгоо ашиглаад сууж байна. Гэхдээ ямар ч байсан энэ хүний ертөнцөөр үзэгч түмнийг айлуулахын тулд их соён содон шийдлүүдийг бас гаргаж үзүүлэх болно та бүхэнд. Тэгэхээр манай үндэсний урлагийн их театрын сор бүжигчтэй маань нэг байна, байсаарч байна. Цаашдаа ч гэсэн одоо Монголын бүжиг урлаг хэрэгтэй ихэн бүтээт барих байхаа гэж би багшийн өвд, шавийн өвд хамтарч уран бүтээл гэж одоо энэ он жилүүдэд бодохоор яг тэгж хэлмээр байна. Бүжгийн урлаг гэдэг бол маш богинохон мөртлөө дүрлцэж байгаа гал шиг те. Дүрлцэл өнгөрдөг юм да. Тэгээд энэ 20 гаруй жилиг бол яг л нэг төвшөнд барьсан. Энэ бол их том амжилтаа гэж би багшийн хувьд их бахархаж байдаг юм байгаараа. Энэ сайхан мэрэгжлийг маань эзэмшүүлсэн оюун багштаа тэгээд энэ үндэсний урлагийн их театрт үлгийдэн авч өдийг хүртэл дэмжиж тусалж хайрлж явдаг Сэвждийн нэрэмжит бүжгийн чуулгынхаа хамт олонд үргэлж одоо сайхан алга ташилтаар биднийг баярлуулж биднийг ингэж жаргаж байдаг Монголынхаа нийт үзэгчдэдтэй маш их баярлалаа гэж хэлье да. Одоо энэ бүжиг гэдэг энэ агуу их хөдөлгөөний урлагт ямарваа нэгэн өөр өнцгөөс маркетинг, менежмент олон тал байна шүү дээ. Энэ олон талын өнцгүүдээс өөрийнхөө хийж чадах юмыг хүн өөрөө тунгаах хэрэгтэй. Тэрийг олж авч бариад илүү их бүжгийн урлагтайгаа ойр ажилласаа гэж үзэж байгаа. Цаашдаа би ирээдүйд юу болж ирж байгаа гэхээр ирээдүйн бүжгийн продюсер хүн байх болов гэж боддог. Тэгээ Бямбада бие даасан тоглолтоо хийх гэж байхад үнэхээр амжилт хүсье. Би үнэхээр гайхамшигтай тоглолт болно гэдэг итгэлтэй байна. Яагаад гэвэл манай үнэ нэг гараас гарч байгаа юмнууд дандаа чанартай байдаг. Юмдаа айгуу сайн ингэ төвлөрч чаддаг. Тэгээд хийвэл хийсэн шиг хийж ард нь гардаг тийм зан чанартай учраас энэ миний ертөнц тоглолтыг бол би үнэхээр баараггүй сайн болно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр Бямбагийнхаа одоо бүжгийн, киноны, дууны одоо бүхэл өөрийнх нь дуртай, сонирхдаг, сэтгэл зүрхээ зориулдаг одоо бүхэл урлагийнх нь ажилд болоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. Амжилтандаа хизээч битгий ханаарай, цадаарай, үргэлж байнга шинийг эрэлхийлж уран бүтээлээ хийж агаарай. Чиний ертөнц бол үнэхээр гайхамшигтай шүү. Энэ цаг үед ажиллаж амьдарч энэ сайхан хүмүүсийн үр хүүхэд нь болж, хань ижил нь болж, ээж нь болж тэгээд энэ мундаг их театртаа энэ театрынхаа мундаг алдар цолтой, авьяастай бүжиг дэглэж багш нар бүжигчдтэйгээ энэ цаг үедээ амьдарч байгаа да одоо үнэхээр хүмүүний заяаг төрсөн энэ тавилан минь хамгийн аз жаргалтай, хамгийн азтай сайхан үе минь л гэж бодож. За тэгээд бодож сансан зүйл минь бол маш их байгаа. Тэмүүлэл, мөрөөдөл, хүсэл, зориг гэд зөндөө төлөвлөсөн зүйлүүд байгаа. Тэгэхээр ирээдүйн маань улам л гэрэлтэх болно. Гэрэлтсээр ч байх болно. Тэгээд гэрэлтэй байгаа гэдэгт бүр итгэлтэй байгаа. Залуу нас өөрөө гал цогтой, эрч хүчтэй авчраас тэр өнөөдөр гал шиг асан дүрлзэж, ганцхан насны хүсэл мөрөөдөл болсон бүжгийн урлагаараа жигүүрхийн бүжигчин болсон хувь заяаныхаа аз жаргалыг эдлэн явна. Тийм ээ, түүний ертөнцөд тайз бүхэн догтлол байдаг. Догтлол бүхнээ амжилтаар батадгах түүний ирээдүй гэрэлтэй байна.